Сайн уу мөнгө болон геймкон тэгээд сар тутмын тоглоом эрсдэл болсон үйл явдлууд өөрсдийнхөө тоглосон зарим тоглоом тэгээд мэдээллүүдийг ярьдаг гейм подкаст бэлэн болгоод байна. Сайн уу. За өнөөдөр 2017 оны сүүлчийн подкаст гарч байгаа учраас энэ онд болсон ерөнхий томоохон тоглоомууд тэгээд видео тоглоомын шагнал гардуулах ёслууд болсон байгаа. За түүн дээр нэр дэвшиж шагнал авсан том тоглоомуудыг ярилцаад явна. За дээрэс нь нэмээд Mongolian Games Group-ийн админ геймер гал бүрээ дахиурж оролцуулаад байгаа. Сайн уу гал бүрээ? Сайн уу. За өнөөдөр юу ярих вэ гэдгээ ерөөхдөө товч дурдаад явъя. За тэгэхээр Game Awards 2017 болж өндөрлсөн байгаа. Үргэлжлүүлээд бас PlayStation Experience болсон. Мөн Ubisoft-ийн ганц хоёр тоглоом хойшлогдсон гэсэн мэдээ байна. Тэгээд PlayStation 4-ийн одоо нөгөө борлогдсон хувь хэмжээний талаас жоох сонирхолтой мэдээ ирсэн байна. За миний дурдъя гэж бодсон ганц мэдээ болохоор энэ Electronic Arts-тай холбоотой байгаа. Тэгээд сая нөгөө Star Wars Battlefront 2-ын loot box-ууд үнэгүй тоглоомтой адилхан хамгийн минь тоглоомоо худалдаад авцсан мөртлөө мөнгөөр авах хэрэгтэй эсвэл маш олон цаг зарцуулах хэрэгтэй гэдэг тэр асуудал ер нь хаанаас эхэлтэй вэ гэдэг талаар жоохон мэдээлэл харсан байгаа. За тэгээд 11-12 сард юу тоглосноо хэдүүлээ ярина. Гал бүрөө ямар тоглоом ярих вэ? Ер нь нөгөө нэг юу яддаг вэ? Backlog гэдэг чинь тоглоомуудын жагсаалт. Тэрэн дээр ер нь байнга дарагдчих явд юм аа. Тэгээд нүүдэл бүр ингэ жилээр үлэрсэн. Энд нөгөө нэг жилийн өмнө гарсан тоглоомуудыг яг нэг жилийн дараа тоглодог. 16 онд гарсан. Mafia 3-ыг тоглолоо. Тэгээд Rainbow Six Siege-ийг сая бас Steam-ийн намрын өндөрлөөр худалдаж аваад плей явууллаа. За би болохоор Civilization 5-ыг жоох явуулсан юм байна. Brave New World биш нөгөө Gods and Kings гэж шашны элементүүд орж ирсэн тэр хөлбөр надад байсан. За би болохоор нэг тоглоом тоглож амжаагүй жоохон гар утсан дээр Pokemon Go нэлээ явуулж байгаа. Generation 3 шинэ Pokemon аваад ирсэн байна. Тэгээд нэг тоглоомтой холбоотой ном уншсан. Сонсож байгаа аудиобукийг зөв сонсцیں۔ Blood, Sweat and Pixels гэдэг одоо цус, хөлс болон пиксел гэсэн нэг тийм Kotaku гэдэг сайт байдаг шүү дээ. Видео тоглоом мэдлэр бичдэг. Тэрний одоо нийтлэлч гаргасан ном юм билээ. Тоглоомууд яг яаж хийсэн гэдэг нэг 12 тоглоом сонгоод тэр тусад бүрдэн бичсэн байсан. За өнгөрсөн 2 сарын үед харьцангуй цөөхөн тоглоом нээлттэй хийсэн. Ер нь талхарлын баяр хавцаа тон тоглоомууд нь гараад өнгөрцөн. Онцлог тоглоомууд гэх юм бол Need for Speed Payback, тэгээд Star Wars Battlefront 2, Lego Marvel Super Heroes 2, тэгээд Pokemon Ultra Sun, Ultra Moon гэдэг юм тоглоом. Тэгээд бас Nintendo Switch дээр бас хэд хэдэн портууд, томхон тоглоомуудын портууд 11 сард гарсан. Doom, Skyrim, тэгээд LA Noire гэсэн 3 тоглоом гарсан. Тийм, LA Noire-ын remastered хөлбөрөөс гараадсэн шүү дээ. Тийм. За, иймэрхүү зүйлсийг өнөөдөр яриад подкаст маань дуусгана юм. За, Game Awards. За энэ жилийн Game Awards маш сонирхолтой болж өндөрлсөн байна. За тэгээ шагнал руу орохоос өмнө хэдүүлээ нэг зарласан сонирхолтой юм дуртай явчих гэж бодож байна. From Software гэдэг нэг Японы студид дээ шүү дээ. Dark Souls-ыг хийдэг. За тэднийх тийм 45 секундын нэг жоохон тизер үзүүлсэн байгаа. Нэг юм жоохон цус мустай юу нэг мэддэггүй. Тэгээ тэрийг хүмүүс Tenchu гэдэг нинжатай тоглоом юм уу эсвэл Bloodborne 2 гэдэг жоохон Dark Souls-тай адилхан тоглоом байхгүй. Англид болоод Victorian юм. Тэрний үргэлжлэл болов уу эсвэл бүр Shadow Tower гэдэг өөрсдийнх нь эзэнлэн дээрийн тоглоом бидний тэрний одоо ингээд ремейк ч юм уу тиймэрхүү байх гэсэн таамаглал их дэвшүүлж энэ бол нэлээд сенсацтай байсан л та. Гинко болохоор аль нь гэж бодож байна. Одоо яг Tenchu байвал гоё юм шиг санагдаад байна. Гэхдээ бараг л Bloodborne 2 хавцаалын болов гэж бодоод байна. Гэхдээ бүр шинэ IP байвал бас сонирхолтой байна л та. Тэгээ нөгөө Dark Souls дуртай хүмүүс нэлээд дуртай байдаг шүү дээ. Нэлээд гүнзгий орсон тийм. Bloodborne ч PlayStation 4-ийн анхны exclusive гэх юм. Тийм, exclusive-ийн нэг зүгээр юм дээр байдаг болохоор. Тэр бол нэлээд шуугинд ихсэн байгаа. Тэгээ өөр зарласан тоглоом гэвэл Campo Santo гэдэг нөгөө Firewatch-ийг хийсэн студиуд Firewatch гэдэг Walk Simulator гэдэг жоо шоолоод байдаг шүү дээ. Тэрний шинэ тоглоом In the Valley of the Gods гэдэг нэг тийм Египтэд явдаг тоглоом байлаа. Visual талд ерөнхийдөө их гоё юм гэдэг. Firewatch өөрөө ингээд амар тийм гоё өнгөлөг. Тийм stylistic тоглоом шүү дээ. Тэр бас нэлээд тэгж харагдчихсан. Гэхдээ бүр 2019 онд гарна гэдэг нэлээд эрт зарлах уу гэж бодлоо. Аль 19 онд гарах тоглоомыг 17 онд зарлж байдаг. Тэгэл хамаг драмаг нь одоо сонсгол нь шүү дээ. Тэрний ингэчээ хойшлогдлоо эсвэл бүр болохоо байгаа цуслагдлаа гэх юм бол нэг олон жил хүлээсэн сэтгэл чинь байхгүй болчих. Firewatch-ийг тоглож үзсэн. Гүү. Firewatch би зүгээр скриншот, ганц геймплей, нэг ганц минут л үзчихсэн байна. Надад нэлээд дажгүй гэд харан би одоо нөгөө өвлийн амьдрал болж байгаа шүү дээ. Тэрэн дээр хараалаа гал та тэгээд гайгүй санагтаад авчмаарч юм шиг. Хоо үед нь хэдэр эвийг үдл үзчихсэн шүү дээ. Тэр нэг хол нөгөө нэг төмөр гарч ийн нөгөө үедээ хардаг хүмүүний тухайн байдаг шүү дээ. Firewatch гэдэг чинь. Тэгээд тэр хол байгаа эмхтэйтэй радиогоор ярилцаал
Тэгэл яваалгаа шиг лээ. Тийм. Скол нэлээд сонирхолтой байсан л та. За дараагийн зарласан шинэ тоглоом гэвэл Soul Calibur 6 тулаантай тоглоом дандаа сэлмэр бэлддэг. Soul Calibur 5 бол бүр 2012 онд гарч ирсэн. Тэрнээс хойш ингээд 5 жилийн дараа зарлагдчихэв. Дараа жил ерөөдөө гарна гэдэг. Тэгээ Tekken 7 шиг бас нэг Unreal 4 гэдэг engine дээр хийгдэж байгаа юм байна. Нилээ зураглал нь бол гоё харагдчихсан. Тэгээ уусаа нэг Soul Calibur-ийн одоо 20 жилийн 2018 онд болж байгаа юм билээ л дээ. Тэгээ тэнтэй бас давхцж ийн гэж хараад байна. 5 дээр болохоор нөө яадаг байхгүй юу? Бүр 17 жилийн дараа гэдэг ингээ үйл явдал нэлээд урагшлаа болоод шин дөрүүд нэлээд ороод ирсэн. Тэгээд бидний нөө нэгээсээ ингээ дөрөв хүртэл тоглож байсан нөө таньдаг дөрүүд ихэнх нь байхгүй болсон чинь нэг жоох яг нэг өөртөө фан бейсээс холдоод өгсөн юм санагдсан байхгүй юу? Тэгээд энэ дээр болохоор буцаагаад нэгийн одоо үйл явдлыг дахиж гаргана гэдэр гэж яриад байсан. Тэгэхээр таньдаг дөрүүд харагдчихсан л тоо. Тэгээд ямар нэг шинэ reboot маяг юм хийхгүй бол ингээд Genko ганцаараа гал бүрүүх тэрээс ойлгохгүй суугаад байгаа байхгүй. Таньдаг дөрөөд нөгөө мэддэг гэх юм байна. Soul Calibur ер нь тоглож байгаа юм тий. Консол дээр л сонсч л байсан юм байна. Тэгэл болоо. Нилээ GameCube дээр энэ хоёрын нилээ тоглолдог байсан. Тэгээд тэр чинь бараг л 2003 4 оны болчихсон байна. Тэгээд дөрөв нь жоохон Yoda дээр ороод ирсэн бид чинь Darth Vader дээр. PlayStation 3 дээр өгн байдаг. Нэг сүртэй газар аваагүй юм санагдав. Тэгээд яг хуу дуртай хүмүүс нь нэлээд баяртай байсан л та. Надад ч их гоё харагдчихсан. За тэгээд дахиад нэг Япон тоглоом гэвэл нөгөө Bayonetta байна шүү дээ. Тийм. Тэрийг 1-2 нь Nintendo Switch дээр гарна. Нийлүүлээд гаргахаар болсон байлаа. Switch юу нэг хүчтэй биш байсан. Тийм энэ Nintendo-гийн Америкийн захирал өөрөө гарч иж байгаа танилцуулсан л та гэдэг юм гарах гэж байгаа. Тэгээд бас Game Awards дээр ингэж болоо юм өгсөн чинь юу хүчтэй гэдэг. Тэгээд дараагийн одоо нөгөө Bayonetta 3 хийж байгаа гэдэг зарласан. Энэ бол бас Switch exclusive тоглоом. Энд дэр бол их гайхадах юм байхгүй л дээ. Өмнө нөгөө Bayonetta 2-ыг ярьж байхад бол нэгийг нийсний дараа өсөө хоёрыг ямар ч өөр студиуд хийх сонирхолгүйсэн байхгүй одоо publisher. Тэрийг Nintendo ингээд бид нар бүх мөнгөний өгөө гэж хагаад өөрийнхөө яг Wii U дээр хийлгэжсэн. Тэгэхээр энэ удаа бас ингээд 3-ын ингээд Nintendo-гийн зүс дэмжиж хийж ийн гэж харж байгаа. Wii U бас тухайн цагт нэг яваагүй мөртлөө тоглоом гаргах чинь л хичээсэн таалагдаад шүү дээ. Тэр нь одоо ингээд Switch руу орж ирээд илүү амжилттай явж байгаа байхгүй. Тийм бас яг хуу тоглоом зөөхөн юм шиг мөртлөө бас яг гой exclusive тоглоом байдаг л дээ Wii U дээр. Тэрнийх нь нэг нь л яг Bayonetta 2 тоглолоод үдцсэн хүмүүс бол тэгэл харилтаа л гэдэг. Гэтэ өмнө нэг нь юун дээр гарсан шүү дээ. PC дээр, Steam дээр гарсан. Wishlist дотор л явж л байгаа. Тэгвч өмнө бол сая хямдсан харагдчихсан. Тэгээд PC дээр тоглох юм бол нөгөө илүү frame rate нь өндөр, илүү гоё л байх гэж байна. За тэгээд Kojima гарч ирээд нөгөө хийж байгаа Death Stranding-ийнхаа шинэ трейлерыг үзүүлсэн. Стрим хийж байгаа хүмүүс үзгээд хань үзсэн чинь нэг юм ойлгох байлээ. Ер нь Kojima-гийн трейлер үзсэн юм ойлгох шүү дээ. Галаа тэрийг үзсэн. Бид тэр хамгийн анхны трейлерыг л үзсэн. Сүүлд гарсан шинийг нь бол үзэж байгаа юм. Би тэгээд юу тоглоомын гарахаар нь л харъя л гэж бодож байгаа. Тэгээд ер нь трейлер үзэж нэг балер хайп болох байсан. Энд дээр нөгөө хин Norman Reedus гэдэг нөгөө хин тийм дээр л хүмүүс тэгсэн дээр л тэр нөөрэ гарч ирээд Kojima-тай гарч ирээд бас хэлсэн л дээ. Тэр өөрөө чинь шоолоод байгаа байхгүй. За би одоо бас интернет хуучин сая юу үзснээ жоохон ойлгохгүй би өөрөө юу үзснээ ч ойлгохгүй байна гэдээ ярьжсэн л дээ. Тэгээ яаж яхад трейлер нээр ойлгомжтой. Тэгээ Norman Reedus ч өөрөө юм нэг амар зовцсон шиг царайтай болохоор бүр нууцлаг болоод байгаа. Тэгээ Game Awards дээрээс нөгөө Del Toro бас ирж Kojima-тай цуг яваад байсан. гэлэр юм дээ. Тэг. Яг трейлерийн хувьд бол амар тийм сонин трейлер бол зөндөл яг үсэг үзег байгаа хүмүүс сонирхоод үзээрэй. Эхний Norman Reedus-ийн дотор нэг хүүхд ороод хуруугаа гаргаал нэг эвгүй болоод. Тийм нэг юм сонин гариг дээр ч юм эсвэл сүнсэн дэлхий ч юм дээр яваад үйл үзэгдэх ч мангасууд тэгээ хамт үзүүлсэн барьж идэж мэтэл тийм л болоо. Яг нэг Big Bang болоод дэлхийн үүсээ тэгээ дараагийн Big Bang болоод дэлхийн сүнөөдөж байгаа хүмүүс ер нь эсвэл тэр нэг Kojima ч жоох юу хүндэх дуртай гэж яриад байдаг л та. Цүмийн зэвсгийн нэг тийм байна. Тэгэхээр цүмийн зэвсгийн дайн болсны дараа ингээд ягаалах шиг юм болоод байгаа ч юм шиг. Эсвэл бүр өөр цаг хугацаа аялаад өөр газар очиод байгаа нэг параллел universe дээр байгаа ч юм шиг. Нэг баахан асуулт гарч ирсэн. Ер нь бол их олон таавар л дэвшилж болохоор трейлер хийсэн. Тэгэхээр Metal Gear 5-ын трейлерыг цаах үзэж байхдаа явсан сонирхолтой байсан л та. Трейлер ихтэй нэлээд сайн л гэж боддог. Ер нь тэгээ нэг cinematic тал руу гихсэн шүү дээ. Тоглоомууд нь хүртэл маш урт cinematicтэй байдаг. Кино шиг. Яваа яваад кино руу орох болов гэж боддог шүү дээ Kojima. Угсаа өөрөө кинонд амар дуртай. За тэгээд бас нэг өөр тоглоом зарласан Witchfire гэдэг нэг тийм шин тоглоом байсан. Эний хамгийн онцлог нь юу юм бэ лээ? Нэг Bulletstorm гэдэг тоглоом байдаг шүү дээ. Тэрийг хийсэн девелоперууд хөгжүүлэгчид хийж байгаа юм лээ. За нэлээд дажгүй харагдсан. Тэгээд угсаа Bulletstorm гэж гараад ирэх бод. Би өөрөө амар дуртай болохоор тэр сонирхол татаад ирж байгаа байхгүй. Bulletstorm хөгжилтэй тоглоом шүү дээ. Ярэмээр нь.
Сүүлд яг нөгөө remastered нь гараад Duke Nukem орж ирээ тэрэн чинь гоогүй байсан шүү дээ. Анх тоглож явах зугаатай л байсан. Тэгээ мөнгөгийн дуртай метро зурлын шинэ Exodus-ийн шинэ трейлер галт тэрэг яваал. Трейлер нь яг үнэхээр нэг таалагдаагүй. Метро 1 2033 оны трейлерыг үзэхэд амар зэвүүн байд шүү дээ. Хөгжим бас ахлаа тэгээд. Энэ трейлер бол жоохон хиймэрхүү байсан. Тийм нэр Last Light-ийн трейлер үлээ нэг зэвүүн аягаад байдаг чинь. Би тэрийг санаад байна. Галуу бол метрог тоглож ирсэн үү? Тийм би юг Last Light те 2 дугаар анги. Last Light-ыг дуусгаж байсан 2033 оны голд нь оруулаа. Наад нөө юу гэдэг вэ? Metro Redux. Сүүлд хоёулын ремастер хийгээд цогт нэг DVD болоо. Тэрэн дээр байсан. Тэр нь Xbox One дээр надад байдیں۔ Тэгээ би Last Light-ийн яг PlayStation 3-аар би дуусгачихсан л та. Надаас бус нь тоглоо үзсэн л тоглоо. Давуу дав. Гоё ер нь тоглож байгаа бол Redux-ын дээр эхний хөлбрийн үзэж байгаа аргагүй л тэгээд Steam дээрээс өөр устгаж байсан шүү дээ Redux-ыг хацаалаа. Тэгээ Game Awards яг энэ үеэр зарласан тоглоомд бол юм шин үзэндээ зарласан байгаа бас бараг л өвлийн E3 шиг юм болж таарлаа л да. Шин зарлаад. Game Awards-ийн болохоор толон шагналууд өгөхдөө шүүмжлэгчид нь том вебсайтуудын саналыг авдаг. Тэгээд Golden Joystick болохоор эсрэгээрээ тоглогчид өөрсдөө санал оруулсан гэдэг. Тэгэхээр бид гур болохоор энэ хоёрыг ихэд харьцуулаад шүүмжлэгчид юу гэж үзв? Харин геймерүүд юу гэж үзв гэдэг талаас ярих гэж байгаа. За ингээд шагналууд руу гараад та. За тийм. Game of the Year буюу оны шилдэг тоглоомд нэр дэвсэн тоглоомуудын зөв ихний элчин дуртай явчих. Энд дээр Persona 5 гэдэг нэг Япон RPG төрлийн тоглоом те. За ерөөхдөө бол нэг 10 жилийн хүүхэд тэгээ 10 жилийн амьдрал тэгээд тэр нөгөө ертөнцийн бас адал явдлаа гэж баланслуулж явах хэрэгтэй нэг тийм сонирхолтой акшн тэгээ сим маягийн тоглоом байсан шүү дээ. Тий нөгөө цагийн ажил хийдэг гэсэн чинь энэ Game Awards дээр нэг хэн гардаг байхгүй юу? Нөгөө Clueless Gamer гэдэг нэг хошин юм хийгээд идэг Conan O'Brien шүү дээ. Тэр яг энэ Game of the Year-ийн одоо бүх шагналуудыг ингээд үзсэн байхгүй юу? Тэгчээд Persona 5-ыг уншиж байгаа. Тэгээд цагийн ажил хийх хэрэгтэй юм байна гэдэг. Ийм юм бидэрт хэрэггүй шидэд байсан л та. Тийм Conan ч угаас баахан дийтэй гарч тавьчаал ингээд сонин комментлэл хийсэн. Яг Clueless Gamer нь дажгуулдээ. Тэр Conan бол яг зөв цэвэр комедик жанраар л хийдэг байхгүй. Эхэндээ бол бүр янз бүр байсан. Сүүл рүүгээ дандаа нэг алдартнуудыг оролцуулдаг. Тоглоом тоглохоос илүү зүгээр алдартнуудтай жоохон марцганжаагаад дуусчдаг тийм. Одоо бас ихтэй санагдаад тийм нэг анх их гоё яж. Сүүл рүү дандаа нэг алдартай хүн авчраас болгоцсон. Тэгээд илүү нэг маркетинг талдаа нөгөө компани баг энийг жоохон ярьчих гэх нэг шахацсан юм шиг байна. Conan бол Persona 5-ыг тийш олж ирсэн. Horizon Zero Dawn-ыг бас нэр дэвшсэн байгаа. Энийг болохоор эмэгтэй хүмүүст одоо динозаврын өдөс нуумсан мөглөөгээд бас шоолж ирсэн. Тэгээ өөр нэр дэвшсэн тоглоом мэдээж шүү. PUBG орж ирсэн байгаа тий. Бас 100 хүн нэг газар алдцдаг гэдэг угаасаа миний Ирландийн түүх юм байна гэдэг тоохгүй л гэсэн. Тэгээ Super Mario Odyssey орж ирсэн байгаа. Тэгээд шагналыг бол Legend of Zelda Breath of the Wild авсан. Энэ жил ч үнэтэй нэлээд их юм түүчих шиг боллоо шүү тийм ээ. Тэгээ сонирхолтой бас нэг Golden Joystick Awards гэдэг мөнгөг ярьсан нөгөө тоглогчид өөрсдөө саналаа өгдөг шагнал дээр бол бас оны шилдэг тоглоомыг энэ Zelda авсан байгаа. Тэгэхээр ер нь бол энэ жил бүгдээрээ санал нэгдсэн гэж байна. Тоглож үзээг болохоор Genko-гийн үеийг л аваад байгаа шүү дээ. Гоё гэсэн гоё юм шиг байлээ. Тэр үгээс гоё харагдчихлээ. Тэгэхээр одоо тэр консол байхгүй ч яах вэ? Эцгээс өөр. Юу энэ дээр Game of the Year ер нь за яг Zelda биш байсан бол Game of the Year-ийг ер нь ямар тоглоом авах хэрэгтэй ч гэсэн чи та хоёр. Mario Odyssey. Япон бас тоглоом байна. За тийм Mario Odyssey-г тоглож үзээгүй шүү дээ. Тэгээ Horizon Zero Dawn байж магадгүй. Тий, ер нь бол уг маш сайн тоглоом гэж ярьсан шүү дээ. Би ч авцсан л тоглож юм шиг болоо. Тэгээд харамсалтай нь Horizon Zero Dawn Game Awards-аас бүр ямар ч шагнал аваагүй. Тэр юм жоохон тийм болцсон байна. Horizon Zero Dawn ер нь их сэтгэл үлдээгүй шүү дээ. Ингээд жоохон post apocalyptic маяг. Тэгээд жахт God of War, Tomb Raider-тэй адилхан харагдаад байгаа болохоор нэг тийм ялгарч өгөхгүй байхгүй миний хувьд ерөөсөн. Хүмүүс бүгдээрээ л ам сайтай байсан мөртлөө ингээд тэгж дурдахгүй, тэгээд шагнал өгөхгүй ингээд нэг тийм гой тоглоом байсан тийм тэгэл өнгөрөөд байгаа байхгүй ерөөсөн. Тийм, ер нь тэгээд exclusive тоглоомод тэгээд жоохон дурддахгүй чимээг болчиход идэх талтай л та. Гэтэ Last of Us лавж байсан шүү дээ. Яг 13 онд ч хамаг шагналыг түүжсэн. Тэгэхээр бас Horizon Zero Dawn арай тэр төвшөнд хүрч чадаагүй юм шиг байна. Гэтэ яг өөр амьсгал тоглоод үзэхэд бол нэг тийм онцгой тоглоом шиг байлаа. Гал бүрвч нь арай Xbox л юм байгаа шүү дээ. Тэгээд Xbox exclusive-ийн хувьд энэ жил яг энд нэр дэвшүүлж болохоор нэг тийм гайгүй ямар exclusive байсан.
энэ жил ер нь эксклюзив гарсан юм уу? Мэдхгүй өстө бүү бид. Би Xbox One уул нь бол яг гарахт нь лонч дээр нь авч ирсэн. Одоо болтол над байж л оноо бандгаар хармаа. Тэгээд ер нь түрүү жил мэд бол хөрхөн тоглоомд гараад ирсэн юм аа. Gears of War 4 энэ төр. Тэгээ нөгөө Halo 5 яг гардаг нэг үед эксклюзив түрүү жилүүдэд гараад. Энэ онд бол яг PlayStation 4 дээр үнэхээр гүйцэгдлээ л дээ. Эхэндээ л гүйцэгдэж эхлээл явцын дунд нэг жоохон эксклюзивүүд гаргаж ирж гүйцэх шахаал энэ жил ингээл дахиад PlayStation 4-тэй Halo Wars болж энэ жил гарлаа байл. Тийм ба. Тэгээд энэ жил яасан гэхээр нэг тоглоом гэхээс илүү хардвер тал руу анхаарад Xbox One X гэсэн одоогоор дэлхийн хамгийн хүчтэй консолыг Microsoft гаргалаа. Даанч тэрэн дээр нь ойлгохтой тоглож Cuphead байхгүй. Cuphead л 4K-гаар тоглох юм яах вэ тий. Тэгээ хуучин гарсан тоглоомудаа яг 4K болгож ихсгэж гаргаж илээ. Тэгээд ер нь ремастеруудаас залхаж штэ хүмүүс тэгээд 4K нэг янзын шин тоглоом гарах байлгүй л гэж хардсан уу та. Гал бүр анх тэр Xbox One unbox хийж та ямар гоё залуу гэж тал. Тэгэл энэ консолын бас гоё тоглоод гарах хэрэгтэй гэж тэгсэн чинь ингээд хэдэн жил өнгөрөөд юу ч байхгүй байна. Тэгээд гарсан тоглоомууд нь анх юу шууд зэрэг Windows дээр гараад байгаа. Одоо жишээ нь хэд сая яг нөгөө лонч дээр зарлагдчихсан Quantum Break. Тэрийг би ер нь авъя гэдэг Xbox One дээр авъя зөндөө боддог гэсэн. Даанч тэгээд exclusive тоглоомууд ч олддоггүй юм биш үү? Хэрэгжилжсэн яг шинээр нь авч болно л. Тэгээд авахгүй явсаар сая Steam дээр авчлаа. $3. За дараагийн төрөл болохоор Best Narrative буюу одоо зохиол талаас хамгийн шилдэг тоглоом. Энэ дээр болохоор What Remains of Edith Finch гэдэг тоглоом авсан байна. Өстой мэдэхгүй тоглоом байна. Харин би бас тийм сонсоо гэж авчгаар нь зөрөө сонирхоод утсан л дээ. Тэгээ юм дээр гарсан тоглоом юм байна. PC дээр байгаа. PS4 дээр байгаа л. Тэр бүх платформ дээр гарсан ч бодож байна. Тэгээд нэлийн гайгүй тоглоомууд бол бас нэр дэвсэн юм байна шүү дээ. Hellblade, Senua's Sacrifice, Horizon Academy, Nier Automata, Wolfenstein 2 гэдэг. Тэгэхээр бас харьцангуй тийм популярны биш тоглоом болчихсон шиг санагдаад байна л та. Тоглож утсан хүмүүс нь л тэгээд санал нэгдээд төгсөн байна гэж ойлгож байна. Эд сонирхол татчихэв. Яг нэг критик шүүмжлэгчд болон тоглогчид санал өгч гаргадаг хоёр award байгаа шүү дээ. Энэ болохоор Game Award шүүмжлэгчдийн. Нөгөөх нь Golden Joystick гэх тоглогчдийн. Энд дээрээс одоо яг ялгаа нөх юм бол нэг Golden Joystick дээр чи шилдэг зохиол дээр нэлээд жоохон популяр тоглоом авсан баг шүү байсан тийм үү. Ер нь бол яг энэ бол байгаагүй. Эндээс юу харагдаж байгаа нөхөр нөгөө тоглогчид бол яг нөгөө олон нийт түүхсэн тийм нэг популяр буюу алдартай тоглоомуудад ихэнхдээ санал өгөх тийм хандлагатай байгаад байдаг болов гэж ажиглагдтiin. Тэгээд шүүмжлэгчд болохоор одоо сайн муу одоо жижиг том ялгаагүй бүгдийг тоглож байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр бас яг шүүмжлэгчдийн одоо энэ award дээр илүү тийм олныг хамарч чадаагүй тоглоомууд гэхдээ сайн боловч олныг хамарч чадаагүй тоглоомууд шагнал авах илүү магадaltaй. Болов. Тэгээд л энэ авсан баг та. Энэ сайн тоглоом биш үү? Нөгөө үзэхээс тэгж байгаа. Солирч үзээлээ. За дараагийн шал болохоор Best Art Direction маань энэ чи Cuphead авсан байна. Энэ ч юусе Cuphead авахгүй л өөр юу авах вэ? Угаасаа ганц фреймийг хараад энэ чи Cuphead гэж мэдхэр байгаа хэрэг. Бусад тоглоом Destiny 2, Horizon, Legend of Zelda-ыг хараад бол Zelda-гуудыг хооронд нь ялахгүй. Horizon-ыг хараад God of War гэсэн Tomb Raider гэсэн бүүм мэд. Тэгээд Destiny 2-ыг хараад ямар modern military shooter юм бол ялахгүй байхгүй ерөөсөө. За хамгийн шилдэг хөгжмийг болохоор Nier Automata авсан байна. Тэний хөгжмийн их гоё гэж ярьдсан билээ. Тоглоод үзсэн хүмүүс нь угаасаа энэ авахгүй л өөр юу авах гэдэг. Ер нь Nier Automata-г амар labor of love гэдэг л шүү дээ. Тийм ингээд. Үнэхээр гоё тоглоом болохыг шишээж ажилласан мэдгэж байгаа гэл. Дотор нь хуучин тоглоомууд энэ төр зөндөө болгон санагдуулмаар үеүүд элементүүд байдаг ч юм уу. За аудио дизайны хувьд энэ чи Hellblade, Senua's Sacrifice авсан байна. Тэгээд тоглоом яаж хөгжүүлсэн талаар нь сурал бичлэгүүд YouTube дээр бэлээ л дээ. Тэгээд яг аудиогоо яаж хийсэн бэ гэдэг нь их сонирхолтой санагдсан. Ерөнхийдөө нөгөө нэг шизофрентэй ч гэдэм юм. Толгойд нь ингээд солиорл үсээд янз янзын хоолой сонсдог болж байгаа нь тэрийг нь яаж оруулж ирэх үү те. Чивчээ зүг явахад нөгөө нэг surround гэдэг энэ тэндээс хахад өөр өгдөг чинь тэр өөр сонсогддог. Тиймэрхүү зүйл нэг шингээс их таалагдсан. Тэгээд AAA биш AA гэдэг байгаа байхгүй юу. Одоо инди ихэд арай том. Одоо үнэхээр том тоглоом гэхэд хамаагүй баг зүгээр хийгдсэн. Тэр хоёрын хоорондох нэг юм сонирхолтой үзэгдэл юм л та Hellblade болохоор. Тэгээд энийг угаасаа тоглож үзсэн хүмүүс нь бол заавал чихвч зүвж байгаа тоглоороо гэдэг юм байлээ. Тэр тойроод ингээл яг хүн юм яриад байдаг гэх тэр нь амар эвгүй ч юм уу гоё ч юм уу тэгж хэлээд байсан. За дараагийн шагнал Best Indie Game. Жижиг студиос гарсан хамгийн шилдэг тоглоом Cuphead авсан байна. Тэр нь ойлгомжтой байсан баг тийм. Яг нь Fire гэдэг энэ Super Giant Games гэдэг нэг юу Bastion-ыг
шүү дээ. Сонсч Transistor лөө. тийм. Тэрийг хийсэн студи. Тэр бас нэр дэвшсэн байна. Үүн Super Giant-ийн тоглоом хөөрхөн тоглоом байдаг л та. Ер нь дандаа тийм isometric тоглоом гэдэг л байна. Тийм. Хажууд итлээс нарсан. Тэгээ жил яхаарахгүй Cuphead өсөө нэлээд онцлог гэж бодчихжээ. Сүүлд гарч ирэл хайп нь өнгөрөхгүй сараад ингээд шагналууд нь эхэлсэн шүү дээ. Оскарын кинонууд амар сүүлд гарч эхэлдэг шиг. Тэгээ шилдэг VR тоглоом дэр бол энэ жил уусаа Resident Evil 7 яг бүрийн хэмжээний тоглоом гэдэг утгаараа бол маш сайн байсан гэж бодож байна. Яг нь сүүлд өөр нэр дэвшсэн гэх юм бол Super Hot-ийн VR нь тэгээ Farpoint бас байлаа. Farpoint болохоор бүр яг тийм тусдаа буу ярьж байгаа хэрэгтэй. Зөрүүлсэн. Super Hot бол яг юуг нь бол би тоглож ирсэн. Ингийн тоглоом байна. Тэгээ энэ VR бас нэлээд гоё болсон юм шиг үлээ. Гэтэ Resident Evil бол бас яах яарахгүй. VR дээр тоглох гоё юм шиг байна. Тийм тэгээд энэ нэр дэвсэн тоглоод дундаа ганц AAA тоглоом нэг шиг шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө өмнөх жилүүдэд VR тоглоомын чинь яг Alien Isolation тэрийг тоглоход заавал хүмүүс өөрөө доторх юм үзэж яаж яадаг. Resident Evil дээр болохоор бүр VR тоглоно гэж зориулж оптимизацийн тэр хийсэн болохоор хамаагүй өөр байгаа. Харин энд нэр дэвсэн Star Trek Bridge Crew надад таалагдчихсан. Анх гарч байхдаа нөгөө Star Trek ч ингээл нэг нь автанлал, нэг нь хөдөлгүүр, нэг нь зэвсгээ ингээд нэг нь эрчим хүч харьцаж байгаа те. Тэгээд хоорондоо найзуудтайгаа ярилцаад тоглох юм party game гэвчихсэн байхгүй. VR дээр ихгүй одоо PC дээр жирийн хөвгнөөс гарч байгаа гэж сүлжчихсэн гэдэг. За Best Action Game-ийн хувьд Wolfenstein 2 New Colossus авсан байна. Тийм бол маш их үнэлгээ сайтай байгаа те. Тийм үнэлгээ маш сайтай тоглоом байлаа. Зөвхөн тэгээд action энэ ч бас нэг action болон stealth гэсэн хоёр сонголттойгоор тоглолдог шүү дээ. Нэг хуучин өмнө гарч ирсэн юу гэж байна. Ер нь бол яг адилхан шахав. Гэтэ хөтлөш харахад бол ер нь хоёр буу байгаад буудалж чичтэй билээ шүү дээ. Нуугтаад байгаа юм ерөөс харагдахгүй л дээ. Wolfenstein тэгээд тоглохоор аягүй сонирхолтой юм билээ. Тийм шүү дээ. Ямар сайнд нэг гартаа дуун авсагчтай гарба нөгөө гартаа шотгам ирэж байгаа. Эвгүүтэл шууд. За шилдэг action adventure тоглоомын үед ахаад Legend of Zelda Breath of the Wild авсан байна. Гэтэ энэ дээр бас нөгөө Assassin's Creed Origins маш үнэлгээ сайтай байгаа те. Тийм шагнал авч чадаагүйсэн ч гэсэн жоохон хүлээж аваад гарсан гайгүй тоглоом шүү дээ. AC Origins гэж ярьсан. Одоо нөгөө нэг шинэ Assassin's гарахад ч хуучнуудаа дандаа нэг харьцуулдаг шүү дээ. Одоо юу яадаг жишээ нь Assassin's Creed 2 бол номер 1 гээл. Тэгэл нэг нь хоёрт орно ч гэдэг юм тиймэрхүү байдалд. Энэ юу н Origins яг хит тавиар альнаас муу альнаас дээр юм болоо. Тэрийг харсан уу? Тоглолтог хүн байхгүй бол. Ямар ч гэсэн гайгүй дээшээлэх гэж байна шүү дээ. Ер нь бол нэг тийм сүртэй муулсан юм бол байхгүй. Тоглоом нь маш сайн байна. Нэг жил хүлээсэн нь бол яг болсон байна гэсэн юм байна. Assassin's Creed угаасаа жил болгон гарсараад бүрдүүлж ирсэн. Тэгээд Origins-ыг хараад энийг нь тоглоод үздэг ч юм уу гэж ганц бодогдож байгаа байхгүй юусэн. Тэгэхээр энэ дуун Horizon Zero Dawn нэр дэвшсэн ч гэсэн шагнал авч чадаагүй ч харамсалтай юм болсон байна. Horizon Zero Dawn ч юусэн DiCaprio шиг юм шүү дээ. Дэвшээлэдэг, сайн гэлээдэг шагнал. Нэрээ тийм. Тэгээ нэг юм эцэст нь Оскар аваад. За шилдэг RPG тоглоомор Persona 5 авч юм. За энэ бол угаасаа одоо сүүлийн 10 жил гарсан хамгийн шилдэг JRPG төрлийн тоглоом гэж яриад байгаа л да. Аргагүй л хаалт. Тэгээд гэхдээ надаа энэ жил гарсан нөгөө Yakuza тийг үлээ тэр их таалагдчихсан шүү. Чин RPG гэхээс илүү нэг тийм action adventure төрлийг бол авчих шүү дээ. Аа. Тэгээд энэ донд нэр дэвсэн Divinity Original-ийн надаа бас үнэлгээнүүд хүмүүсийн бичсэн ревюдэг уншаад их таалагдаад байгаа. Ер нь нөгөө дүрд орж тоолох гэдэг чинь сонголтуудаас нь их олон зүйлс хамаардаг. Тэгээд Divinity Original-ийн хоёрын хувьд болохоор тоглоомын ихэнд гаргасан шийдвэрүүд нь зарим дүрүүдийг үхэл түргээд бүр тоглоомын том хэсгүүдийг хаахад хүргэдэг гэж байгаа. Тэгээд бүр нэлээд олон удаа тоглож өөр сонголтуудыг хийж иж их юм боломжтой. Нэлээд тийм өргөн тоглоом гэж болохоор бас хүмүүс Persona 5-аас гадна Divinity Original-ийн хоёрыг сонирхоод үзээсэй гэж бодож байгаа. Тийм би чамаа ярихаар зүр Original-ийн нэгийг нэвсэн wish list-тэй хийцэн хэмдрүүлээ гэж үзье гэдэг. Persona гэдэг чинь нэг Япон тоглоом. Япон RPG тийм болол мэдэхгүй байгаа юм байна. Гэтэ би нэг айгүйх сонсч байсан. Би нэг юутэйсэн PSP тэйсэн. Тэсэн PSP-ний хамгийн шилдэг тоглоомууд нь Persona явж байгаа байхгүй. Хэдэн жил. 3 нэт. Тийм. Тэгээ би тэрийг тоглоё ч гэж юу нэг бодож байгаа юм. Vita дээр 4 яг PlayStation 2 дээр байдаг л зөв. Яг нэг яг ингээ Япон юм яриад эхлэнгүүт нэг ингээ чимэг болчихдог байхгүй мэдэхгүй болохоор Японод айгүй сонирхолтой. Тэг яг ингээд зарим тоглоомын тоглолыг хэрэг үнэхээр нэвтэрч чаддаг юм л одоо жишээ нь тэр нэг Gravity Rush тий яг геймплей нь гоё мөртлөө стори юу болоод байгааг нь мэддэхгүй нэг юм Япончуудын сэтгэлгээ айгүй сонь. Миний сэтгэл одоохонд арай дээр төвшин түрэг байгаа шиг л. За дараагийн шагнал Best Fighting гэв шилдэг тулаан тоглоом Injustice 2 авсан байна. За энэ бол угаасаа яг Tekken 7 бас байж болох лээсэн баг гэж бодож байна. Гэхдээ
Injustice 2 ер нь бол сайн байсан. Тийм Injustice 2 бараг шууд гоц мөрөхөөр л ангиллах шиг харагдаж байна. Чи угаасаа олигтой өөр тулаан их гараагүй. Чи энэ жил бол Injustice 2 чинь жилийн ихээр гарсан шүү дээ. Тэгсэн мөртлөө ингэж бас одоо болтол хүмүүс их тоглож байгаа. Тэгдэгэн талаа бас сүүл гарсан юм нэх айхтар гэж нийтийг хамарч чадаагүй юм шиг байна. Тэгэн чи уулын сайн тоглоом гэхдээ шинэ анги нь бол Injustice 2-оос л яриа л. Яг нь Tekken 7-ын зохиол нь жоохон богинох юм байл л тийм. Injustice 2-ын зохиолч юм бас нэлээд хөөрхөн байхгүй. Тийм шүү дээ. Айгүй өөрхөн зохиолтой те. Injustice 1 нь бол би яг тоглож дуусгаж ирсэн юм байна. 2 нь бол маш гоё харагдчихлээ. График гэдэг нь бол нэгээс би яг нэгийг тоглож шууд 2 руу орсон ч бүр амар хөсөлттэй. Харахгүй. Injustice 1 ч юм уусаа нэг last өмнөх generation консолууд дээр анх гарч ирсэн тоглоом шүү дээ. Тэгээд бас нэг супер баатартай кинонууд популяр байгаа их нөлөөлж байгаа хэл та. Injustice 2 дээр л баатрууд нь зүгээр харамгүй их орсон. Тэгээд Marvel vs Capcom энэ төр гой дөрүүд нөгөө нэг төлбөрийн цаана орчиж байгаа болохоос өөрөө галаа ичиж байгаа байхгүй. За шилдэг гэр бүлийн тоглоом дээр Super Mario Odyssey авсан байна. Хитрхи сүүл гарсан болохоор хэрвээсэн мэдэхгүй юм аа. Юу нь бол дайжулсан. Тэгж яриад. Тэгээ энэ дээр дандаа Япон тоглоомд орсон байгаа гэж байна. Дандаа Nintendo тоглоом ба. Тийм Nintendo. Яг нөгөө Sonic Mania яг юм да. Тийм сега. Тэгээ бусад тоглоомууд Mario Kart 8, Mario Rabbids Kingdom Battle, Splatoon 2 гэдэг Nintendo, тэгээ Sonic Mania, Sega гэж тийм. За шилдэг стратеги тоглоомыг юу вэ? Mario Rabbids Kingdom Battle гэнэ үү? Яаж явж байгаа шилдэг стратеги? Энд дуртахад шилдэг стратеги тоглоомуудад нэр дэвшсэн тоглоомууд нь болохоор Halo Wars 2, тэгээ Total War Warhammer 2, тэгээ Tooth and Tail гэж байна. Тэгснэ XCOM 2 War of the Chosen гэдэг лаг тоглоомууд байж бүр амар үнэлгээ сайтай байсан. Хоёр нь шагнал авсан гэсэн чинь Mario Rabbids Kingdom Battle гэсэн тоглоом. Хүмүүст маш их таалагдсан байна л. Үгүй хүмүүст биш шүүмжлэгчтэй. Энэ бас их За Halo Wars 2-ын хитрхи стримлайн болгоод консолууд зориулсан гэхээр тийм нарийн контролууд комплекс юм их байхгүй хитрхи энгийн болсон гэсэн юм бол байсан аргагүй. Total Warhammer сүүлд гараад нэг сонирхтой болох юмээс ялах юм болчихж байгаа. Уг нь бол студийн нөгөө Creative Assembly шүү дээ. Яг хөө Creative Assembly дээр сонирхуулаад хэлэхэд дараачийн тоглоом Gestalt өрнө гэж байгаа. Тэгэхээр түүхэн тоглоом хийгдээд явж байгаа. Total War-ын фэнүүд минь XCOM 2-ыг яг энэ War of the Chosen гэдэг чинь сүүлд гарсан expansion mark юм баггүй. Энийн үнэлгээ бол маш өндөр өсөж юусээ муулж байгаа юм бишрэгч байхгүй. Тийм үү. XCOM 2 чинь анх гарахтаа яг үнэлгээ бас нэг ч өндөр байгаагүй шүү дээ. Тэгээд шинэ нэмэлтийг хараагүй юм байна гэсэн. Энийг бол маш үнэлсэн байсан. Тэгээд яг зөв сонирхолтой анхны XCOM enemy анхны биш нөгөө өмнө гарч ирсэн XCOM биш үү? Enemy unknown лөө. Тийм. Тэр бол яг гарсан жилдээ бас л ер нь зөндөө олон шагнал авч ирсэн л таа. Инлхөө сайн байсан. Тэгээд нэмэлт enemy victim гэж гараад зөндөө олон шинэ элементүүд бүр мек цэргийн ашиглаж болоход их дажгүй болсон шүү дээ. Харин Tooth and Tail гэдэг шүд болон сүүл гэдэг Steam дээр харсан чинь надад их дажгүй санагдсан. Тэгээд нөгөө Amity Fair гэдэг зохиол тэр их санаанд орсон. Ерөнхийдөө нэг тийм коммунист маягийн улаан олон орсон байлээ. Энэ тоглоомын арт дээр бол за шилдэг спорт бол уралдааны тоглоом дээр Forza Motorsport 7 байна. Forza бол тэгээд гүйтсэн шүү дээ. Gran Turismo энэ бол simulator racing төрөлтөө хамгийн шилдэг юм болсон. Энэ дөр бас мархан бол их байхгүй байна л та. Тэгээ юу ч ярих втэй. Яг л машин л бариад байгаа юм чи тий. Оо тэр бол. Тэгэл угаасаа энэ юу байл та. Нөгөө FIFA 18 Pro Evolution Soccer PS 18 гэдэг. Энэ бол угаасаа хоёр хуваагдчихдаг тий. Дуртай хүмүүс нь дуртай гэж бүгдээ бичдэг. За хамгийн өндөр хүлээлттэй тоглоом шагналыг The Last of Us Part 2 авсан байна. Тэгээд бусад тоглоомууд God of War, Marvel-ийн Spider-Man, Monster Hunter World, Red Dead Redemption 2 байна. Red Dead Redemption 2 байх болов уу гэж бодчихсон. Бас яг тэгж бодчихсон. Тэгтээ Last of Us бас амар л та тий. Юу штэ энэ хоёр чинь Red Dead Redemption чинь PC-н дээр гарч байгаагүй. Тэгснээр Last of Us нь болохоор PS3, PlayStation дээр л гарч ирсэн тийм тоглоом. Тэгж яхад бас Last of Us авахгүй. Цаг үеийн шилдэг тоглоомуудын тоонд эхний баг 3-3-т нь ордог. Сайн нөгөө PlayStation 4 дээр 60 фрейм секундын нэг тийм патч орж ирсэн гэсэн. Тэгэхээр тоглоход бол нэлээд маш гоё болцсон байх гэхээр сонирхоод тоглож үзье гэж бодлоо юм дахиад. Би бол голд нь орол хайцсан байхгүй. 3 дээр тоглож байгаа. За тэгээд шилдэг e-sport-ийн тоглоом бол Overwatch. Тэмцлийн шилдэг оны тоглоом байсан те. Тэмцээвэ жоохон санал зөвлөлтгөр ашиг нь Overwatch-ийн би нэг ч тэмцээрс үзээгүй сонирхолтой санагдахгүй байхгүй. За яаж ч нөгөө first person shooter тэгээд хитрхи өнгөлөг акшн хитрхи хурдтай болохоор ингээд үзэхээс нүд ядраад залхаад сонирхолт төрөхгүй байхгүй.
Яг хуу тоглоод ирэхээр сонирхолтой болоод ирдэ ойлгочих واخ л та. Шууд нөгөө тэмцээний харах юм бол нэг баахан мэдэхгүй дөрүүд юу ч болоод байгаа юм чи хоороос нь ингээд хурдан шүү дээ. Тест. Тийм тэгээд Dota 2 бол яг хуу тоглодог болохоор ойлгомжтой. Тэгээд шагналын сан бусад тоглоомуудаа шоолгох хэмжээ нь өндөр байдаг. Тэгээд Counter Strike-ийн хувьд болохоор тоглоом сонирхдаг хүн байсан ч гэсэн үзээд шууд ойлгохоор тоглоом. Тэгээд Overwatch болохоор нэг хүлээж авч үзээд анхаарал суух боломжгүй шиг санагдаад байна. Тэгээд одоо бол нөгөө Battle.net дээр бас хямдрал зарлалцсан байгаа тийм. Overwatch-ийг өгнө авч тоглох бүрэн боломжтой л байгаа л та. Монгол мөнгөөр 40,000 орчуул болж байсан би харсан чинь. Тэгээ Overwatch-ид хүчлэг нь өнгөрөх гээд байгаа санагдаад байгаа шүү. Тийм бол байх. Тийм үү. Overwatch бол гайгүй хөө. Угсаа Blizzard чинь чанартай насжилт зайтай тоглоомод гараад. Харин Rocket League чиг тоглогч болж байгаа хаа одоо тий. Энэхтэй сая Switch дээр гаргацсан баха. Тийм хаа. Энэ одоо бүх платформ дээр байгаа. Rocket League би тоглож байгаа бол Overwatch гарангуут Overwatch тоглож бол одоо нөгөө нэг Rainbow Six PUBG гарч ирэнгүүт тэднийг ингээл хайх. Ер нь тэгээд нэг гоё одоо мультиплеер тоглоом гарангуут л өмнө тоглож байсан ингээл хайх юм уус тий. Гэхдээ PUBG бол яг e-sport төрөлд бол орохж хэцүү төрлийн тоглоом. Тэгмээсээ тэгэл наадахын дээр чи эргэлцсэн нийтлүүд их гараад байгаа л тийм. Гол тоглох стратеги нугасаа камп юм. Хин 30-40 минутын турш хүн камп хийхийг үзэх гэж өдөртөө үсттэй нэг хүний шүү дээ. Яг геймплей үзэж байгаа сонирхолтой гэж магадгүй л тэр хизээ өгч болов гэж хараад яваад байна. Яг e-sport гэдэг талаас ч юм Overwatch үзэхэд байгаа шүү. Цугаатай өнгөлөглсөн нэг тал шүү дээ. Дөрүүд нь байнга солигчдаг дан нэг Kalashnikov хараад байхгүй л. Overwatch гэсэн дээр нэг юм дурдсан нөгөө нэг Quick Champions гарсан байлаа. Нөгөө шинэ Quick тэр геймплей бичлэг үзсэн байхгүй. Яг Overwatch болцсон байлаа. Тэг яг нөгөө нэг Overwatch чинь нэг тийм ultimate skill энэ төр гэл 100 болол ашиглаж мишгэлдэг шүү дээ. Яг л тийм болцсон. Харагдсан Quick ер нь жоохон шин чанараа алдаад Overwatch-ыг л жоохон хулбарлсан юм шиг санагдав. Яг Overwatch чинь Quake-ийн тоглолтын одоо комьюных нь орчин үеижээс хөлбөрлөл fast paced болоо тэгээ нэг жоохон нэмэгдлүүттэй шүү. Тэгсэн чинь Quake бол яг л тийм бол гарцсан. Тэгээд Quake ч бас энэ жил гарч байгаа тоглоом шүү тий. Тэгээд энэ тэгээд Quake Champions сервер үнэхээр сайжруулад өөрийгөө аваа явуучих юм бол 18 онд бас энэ e-sport game төрөлд нэр дэвшиж магадгүй л та. Тэр дээр бид Now гэдэг нэг тоглоом сууг байдаг байсан юм аа. Тоглоом төрөлд тэнцэн дээр байдаг. Quake-ийн тэнцэн би үздэг байсан жоохон гоё шүү дээ. Ariran гэдэг дээр бас гардаг шүү дээ. Би бол яг тэр Now-ийн Quake-ийг үзэхгүй хүлээж байгаа нэг өөр game source л үү. Тийм. Тэр дээр нэг зэвлэр гардаг байсан байхгүй. Metal Gear 2 яаж хийсэн. Тэр мөрийг үзэх хэрэгтэй. Quake болохоор яг ойлгомжгүй тагнаад Overwatch шууд яаж харагддаг. Одоо ингэ баах юм болов л гэдэгтэй л. Яг нөгөө үзэхэд хамгийн ингийн юу байсан аахгүй нэг арена дотор ингээд улаан цэнхэр хоёр багтаад нөгөөгийнхаа тугийг авцраад өөрийнхөө баасаар авцсан. Тийм ингийн байсан. Хитрхээ олон өнгө шүү. За Game Awards-ийн хувьд бол нэг иймэрхүү байна. Тэгээд шүүмжлэгчид бол энэ тоглоомыг хамгийн сайн гэж үзсэн байна л да. Тэгээд энд бол нэг маргаадах юм алгадуу гайг үлэх шиг. Яг нэг иймэрхүү л. What Remains of Edith Finch-ийг сонирхож үзье гэж бодлоо. Харин тийм тэрийг харин нэг зохиол дуртай хүмүүс бол өстой үзэхэр юм байна. Тэгээд best strategy game бол гайхшлууллаа. PC дээр ч гараагүй нэг юм тоглоом ингээд. Яг кино шүүмжлэгчид нь тэр амар тийм урлаглаг маш тийм жижиг киног амар өндрөөр мэлдэг шиг тиймэрхүү үзэгдэл л та. За тэгээ Game Awards ийм гоё болж өндөрлсөн бол өмнө шин үзэндээ зарласан шүү дээ. Дараа нь яг үргэлжлүүлээд 12 сарын сая 10-аас 11 хооронд PlayStation Experience гэж болсон байхгүй. Тэгээ нодлончлын PlayStation Experience-ээр яг Last of Us 2-ын трейлер өдр үзүүлээд ер нь бол шин юмдөө үзүүлээд байсан. Энэ жил бас нэлээ тиймэрхүү ингээд гоё юм зарлах юм болов уу гэд хүлээлттэй байсан чинь эсрэгээр баг юу ч зарласангүй. Зүгээр ингээд яг нөгөө одоо жишээ нь Ghost of Tsushima-гийн тэрийг хөгжүүлэгч нь авчираад суулгасан байхгүй.Гаар нэг цаг орчим ярьж байгаа байхгүй ингээд өөдөн дээр суулгаал ингээд тэгсэн мөртлөө ингээд шин ямар ч трейлер геймплей эсвэл ядаж нэг юу ч үзүүлээгүй ингээд бүр God of War-ын гарах товыг гэсэн зарлаг яваад байгаа байхгүй. Дандаа л бөөдөн дээр сууж хоорондоо ярьж нэг тэгсээр бол өндөрлсөн. Тэгээд жоохон тиймэрхүү юм байна. Яг зарлсан онц юм гэх юм бол Wipeout гэдэг нэг PlayStation дээр байдаг хурдан нэг тийм уралдаад байдаг тоглоом байдаг. Тэрнэн дээр нэг VR мод өнгөө орж ирнэ гэж зарласан байгаа. Тэгээд VR-тай хүмүүст бол сонирхолтой байгаа. Тэгээд Medieval гэдэг энэ бүр PlayStation 1-ийн нэг тийм акшн төрлийн тоглоом гэдэг нь RX яваад байдаг. За тэр бас ингээд ремейк нь хийгдэж байгаа юм шиг үлээ. Тэрийг зарласан. Тэгээд өмнө нь болохоор Crash-ыг яг нэг жоо tease хийж чад гаргаж ирсэн шүү дээ. Тэрнтэй адилхан энэ одоо Medieval-ийг бас буцаад авчирч байгаа шиг байна. Хөгжүүлэлт нь хэлсэн байгаа гэсэн. Тэгээд би бол яг энэ хоёрыг л онцолж харлаа. Тэгээд өөр юусэн үнэхээр онцсон болсонгүй. Яг тийм сонирхоод бүгдээ ярилцах нь үзээгүй бас болох л байна. Ghost of Tsushima яаж хийж байгаа,
ямар санаа төрсөн өдөр гэл тиймэрхүү нэлээ ярьж исэн. Тэгээ сонсоо сухт бол зүгээр тэгээд ингээд өөр шинэ юу гэх юм тийм шинэ юмсгэртээ зарлахгүй байхгүй. God of War-ын гарах хугацаа жоохон хойшлоо гэдэг мэдээ үзсэн тэр. Үгүй нөгөө яасан PlayStation Store дээр нэг 3 сарын 22 ингэж орж ирчээд буцаад алга болчлоо гэдсэн. Тэгсэн чинь тэр нь 3 сарын 22 гэдэг нэг анх God of War 1 гарч ирсэн өдөр юм байлээ л дээ. Тэгээд энэ бол аяг л баттал ах гэж хүмүүс хараад байгаа. Тэр ер нь бол 3 сард гарчих юм. Гарч байх хавар гэж яриад байгаа болохоор. Би мөнгөж juste God of War тоглож байгааг үлээ тий. Би ерөөсөө тоглож байгаа. Уг нь бол гоё шүү дээ. Гоё. Гар утасны хөвлбэр Nokia дээр тоглож байсан. Би тэрийг дуусгаж ирсэн шүү. Тэр аим гоё тий. Алдаг байсан шүү дээ. Янз. Nokia engage тэр биш Зүгээр ийм утсан дээр гарсан. бэд юм уу? Байдаг байхгүй. Тэгээ хоёр гартаа сэлмэр юм. Янз шүү. Тэгээ нэг том сэлэн бас сольж барьж болно. Тэгээ Би анх юусэн God of War-ийн PlayStation-ы тоглоом гэж мэдэхгүй байхдаа гар утсан дээр тоглоо үзсэн байхгүй. Нэг Lord Kratos гэл нэг нөхөр яваал халтсан цагаан. тэгэл янз за авторын өмнө гэл зэвсгүүдээ сольжлол Бас нэг quick time гэсэн тий. Товч мовч таран дэр чи бас гэж. Би бас мэдэхгүй явж байгаа. PSP дээр тоглоод энэ яасан дажгүй тоглоод гэсэн чи PlayStation 2 дээр хийсэн тоглоом. Үргэлжлүүлж таарсан билээ л дээ. Дээрүүд нөгөө Game World гэж сэтгүүл гардаг байхад л God of War 1-ийн preview бүлгүүр уншижсэн байх. Тэгэл зэмэн тоглоом байд гаргаж чаддаг гэж хэлсэн. God of War ганх гар утсан дээр дараа нь PSP дээр тэгээ PlayStation дээр тоглолтыг Сэлгэр болсон биш. Жоо чи Nokia-ны тоглоомоос гоё идэг гэсэн шүү. Харин тийм. Assassin's Creed тоглож байсан. Тоглож байсан. Янз шүү дээ. Яг дэлгэснийхэн хэмжээг татчихгүй болон дээр болон дээр нь жижиг юм болоо наач. Тэгснээ сонин смартфонтой болонгуудаа гар усаа тоглоом сонирхоо байсан шүү. Тийм. Уул нь бол гоё тоглоом зөндөө байгаа шүү дээ. Бид нар San Andreas, Vice City, GTA 3 өдр гэл. Том нөгөө нэг яг хүүхэд байхад гарч ирсэн AAA тоглоомч одоо смартфон дээр бүгд гарч чаддаг. Тэгсэн мөртлөө сонирхоо байсан сонир байна. Гар утсан тоглоом байсан юм. Сүүлд тэр Square Enix хийгээд байгаа. Одоо Hitman Go, Lara Croft Go, тэгээд Deus Ex Go. Тэр бол амар хөрхөн тоглоом. Бид нэр Hitman-ыг нэг үзье гэж бодвол марчаа одоо. Би сая хямдраад бүгдээр $1 болсон бахад авцсан тэгээд. Tomb Raider бол хөрхөл таалагдал. Юу гар утсан дээр. Гар утсан дээр тий хаяас тий юм байж чадсан юм шиг. Яг хоо Hitman гэснээс Winter Sale-ээр Hitman-ы шинжлэлийн даалгавчлал юм үнэгүй болсон гэдэг хэлсэн шүү. Тий, Hitman-ы нэг тийм holiday package л юм. Тийм. Парисын үеийн тэр чигээр үнэгүй нэмэгтэй. Тэр чинь хэдэн эпизод байсан шүү дээ. Тэр нэг эпизод угаар үнэгүй өгч чинь гэж ойлгоод байна. Тэр нэг эпизодыг сүүлд гарч эпизодыг Hitman-ууд чинь бүгдээр эпизодууд нийлээд нэг том зохиол юм уу эсвэл эпизод болгон дээр өөр юм гараад байна. Тоглосон юм. Тустай яг юунууд нь тустай юм шиг байлаа. Одоо ингээд Парис нэг үйл явдал болол Дэлтинд яг даалгавар биелүүлэл явдаг. Тэгэл дараа нь болохоор сүүлд нэг Токио өдөрчлөө Японд очиод яваалсан. Тэгэл зохиол нь яг хооронд холбоотой ч магадгүй бах тэрийг санагддаг. Гэхдээ эпизодыг тоглоом яг ямар байдаг тиймэрхүү юм бол явцсан юм шиг байсан. Би бол нөгөө сүүлд Absolution-ыг тоглосон. Absolution бол үнэхээр гоё тоглоом шүү дээ. Геймплей болон зохиол нь хүртэл их сонирхолтой. Тэгээд сүүлд эпизодыг болсон жоохон санагдал байсан л та. Уул нь би Hitman дуртай. Тэгээд одоо нэг үс эпизодууд нь гарч мараад нэг авчмаар бөөнөр нь ингээ гарахаар л нэг. Бөөнөр нэг тийм багцуул гарахын хувьд бол гарсан санагдав. Тэг нэг юм гарсан. Тэгээ одоо дахиад нэмээд юмнууд гараал байгаа. Тэг байгаа нэг бөөнөр нь гарахаар л авд юм л гэж боддог шүү. Энд дээр бас нэмээ ярихад нэг би өмнө дугаар дээр ярьжсэн юм. Street Fighter 5 Arcade Edition гэдэг Season 1-2-ын дөрүүдийн нэгтгээд нэг сард гарах гэж чинь гэсэн чинь сая Season 3 гарна гэдгээр зарлчихж байгаа. Тэгэхээр чи тэрийг одоо авах уу гэдэг хэрэгэлцэл. Гэтэ Season 3 гарч байгаа сайшаалтад олон дөрүүд нэмэгдэж байгаа те тоглоом нөр бас ингээд яахгүй. Гэтэ ингээд бас complete package гаргахгүй Arcade Edition дараа одоо дахиад нэг complete edition гэж юм тусдаа гарахаар л ирэхэд болоо явчихж байгаа байхгүй. Боломжит бүх хөлбраар саал юм болгож байна. Capcom ч бүр нөгөө нэг өнгөө болоод байгаа шүү дээ. Ultra Mega Combo ямар яасан complete edition гэж 4 5 6 юм нэмж байгаа. Street Fighter 4 дээр бол үнэхээр бол тэгсэн. Тэр бол юм шиг байсан. Тэгээ 5-ыг би яг Arcade Edition-ээс сонирхчихсэн чинь тэгээд гарч таарсан. Тэгээд би Японд нөгөө юуг харсан л та. Дотор нь юу байгаа гэсэн чинь зүгээр Street Fighter 5 дээр Season Pass 1-2-ын кодын л нэгдсэн юм шиг үү. Дискэн дээр ч байхгүй. Тарах юм шиг байлаа. Америк хөлбөр нь тэгж гарахгүй бас яг код л ирэх байх гэж бодоод байна. Зээ. За мэдэн дээр яг нэмэрлээд ярихад нөгөө Electronic Arts-ийн одоо сенсац байл та тий. Жишээ loot box-аас судал төлбөртэй хааны цаана Star Wars-ын том дүргэд орсон байна тэргээд энэ бүр нөгөө нэг Electronic Arts хувьцааных өмнө хүртэл нөлөөлсөн $119-аас өгсөн бүр $105 хүртэл унаад Battlefront 2 ерөөсө бүтлгүүлсэн слот. Тэгээд нийт үнэлгээ нь бараг 3 тэрбум орчим доллараар
хувьцааных нь үнэлгээ ундлаа гэсэн байсан. Яг уу нөгөө Disney чинь анх Star Wars-ын хамаагүй худалдаж авч 4.1 тэрбум маар авсан. 4.5 тэрбум марчлаа. Тэгээ бараг тэрнтэй дүүцхүүс хэмжээний алдагдлыг EA хүлээсэн байна. Тэгээ нэг тоглолчийн горь нэмэгдсэн ч гэсэн зохиол ногц сонирхолтой байгаагүй. Тэгээд үнэгүй тоглоомтой адилхан тийм худалдаж авах хэрэгтэй эсвэл хитрхи удаан болох хэрэгтэй байсан хүмүүст ерөөсө таалагдаагүй байгаа. Тэгээд ялангуяа loot box-ыг мөнгөөрөө худалдаж авч байгаа мөртлөө дотроос нь бага хог гарч ирдэг тэр үзлийг хүмүүс их шүүмжилсэн. Үнгүүгээр яг хөдөлмөрөөрөө яа гэх юм бол одоо Darth Vader ч юм уу Luke Skywalker-ыг 40 цаг тоглож ирсэн нөхөр болсон гэдэг. Энэ дараагийн апдейтүүдээр өөрчилсөн л дөө. Тэгээд ерөнхийдөө PR талаасаа бол үнэхээр том сүрэл болсон юм. Reddit дээр одоо $80 би тоглоом худалдаад авсан мөртлөө мөнгө нэмж төлж иж Darth Vader Star Wars-ын тоглоом тоглох юм уу гэдэг хэвчээс чи доор нь хүмүүсийг тоглож болох дөрүүд нээхдээ өөрсдөө бахархаж амжилтаа хүмүүст үзүүлэх зүйлтэй байна гэсэн зорилгоор тийм байгаа гэд бичсэн байсан яг. Энэ олон цагийн минь их мөнгийг би зарцуулснараа энэ дүрийг тоглох эрхтэй боллоо гэж хэлэх гээд байгаа л. Тэгсэн чинь худалдаж авсан тоглоомоо тэгнэдээ шал утгахгүйгээд бараг 680 орчим мянган дизлайк Reddit дээр авсан байсан. Ер нь Reddit-ийн бараг бүх цаг үеийн хамгийн олон дизлайктай комментууд нэг болсон билээ. За тэгэхдээ Electronic Arts-ийн хувьд бол мөнгө олдгоор олоод явж байгаа. Яа гэх нэг Star Wars түүхтэн дуртай бол найзлан дуртай бол видео тоглоом мэддгүү сонирхтгүй хүмүүс чинь ингээд за шинэ юмных нь дуртай юмных шинэ юм гарч игээд аваад өгчин тэгээд тэрэн дээр үнслээд Electronic Arts хөвцөөл их хөсөлттэй явжсан. 89 онд анх 45 центээр гарч ирсэн юм лээ. Тэгээд 2008 оны эдийн засгийн хямрал хүртэл $48 хүрээд тэгээд сая бараг $120 хүрч байгаа. Тэгээд буцаад $105 руу буусан байна л да. Тэгээд Electronic Arts-ийн одоогийн асуудлыг болохоор одоогийн гүйцэтгэх захирал Andrew Wilson гэж хүнтэй их холбож тайлбарлаад байгаа. Энэ хүн болохоор 13 оноос хойш 4 жилийн хугацаанд Electronic Arts-ийн гол хүн болж явж байгаа гэсэн үг. Анх болохоор нөгөө 9 онд гарчсан энэ FIFA-гийн тоглоомууд дээр executive producer одоо ерөнхий продюсерээр ажиллаж байсан юм байлээ. Тэгээд тухайн үед FIFA дээр юу байсан бэ гэхээр нөгөө мөрөөдлийн баг энэ гэж байдаг шиг тоглогчдын карт худалдаж аваад тэгээд тэрүүгээрээ баг үрдүүлээд өрсөлдөөж болдог байсан. Тэгээд тэр картуудын нэг дотроос нь сайн тоглогчид муу тоглогчид гарч ирдэг гэсэн. Ерөнхийдөө 10 жилийн өмнө баг мөртлөө одоогийн loot box-ууд их адилхан тогтолцоо байсан юм хэлээ л дээ. Тэгээд тухайн үед тоглоомын нөгөө creative director, producer-д нэрж байгаа. Энэ ер нь хэрэг болох юм байшгүй гэж үзээд тэгээд бүр 10 жилийн өмнөөс эхэлсэн зүйл нь одоогийн тоглоомд ингэж гарч ирсэн байгаа юм л та. Тэгээд энийг болохоор skill up гэдэг нэг YouTube суваг ингэж тайлбарлаад байгаа доо. Andrew Wilson гэж энэ хүний нэрээр одоо Wilson-ийн loot box гэж нэрлээд. За энд юуг хамааруулах вэ гэхээр мөнгө төлсөн үнд илт даваа байдал үүснэ. За тэгээд тоглоомд илүү сайжрах, илүү урагшлахын тулд loot box худалдаж авах хэрэгтэй болно. Тэгээд дотроос нь нээгээд хэрэгтэй юм гарч ирэх хэсэг нь эргэлзээтэй учраас энэ мөрөөдтэй тоглоомын хэв шинжтэй байна гэсэн зүйлсийг одоо Wilson-ийн loot box гэж нэрлээд Electronic Arts-ын тоглоом болохоор энэ Wilson-ийн loot box-тэй болж байгааг тайлбарлаад байна. За тэгээ 2015 оны Electronic Arts-ын санхүүгийн тооцоогоор болохоор $1 орлого олохын тулд 40 центийг зарцуулсан байна гэсэн байгаа л да. Тэгэхээр 60% маржинтай ашигтай бол ажилласан байна. 2007 оны 3 сарын байдлаар видео тоглоомынхоо борлуулалтаас $2.6 тэрбум. За тоглоом доторх энэ loot box худалдаж авах, элдв бензин худалдаж авахаас болохоор 2.2 тэрбум. Бараг тоглоом зарж байгаагайгаа адилхан хэмжээний орлогыг бол Electronic Arts авч байгаа л. Тэгэхээр шинэ тоглоом гарахгүйгээр, шинэ юм хийхгүйгээр байгаа тоглоомоо ингэж саагаад орлогоо 2 дахин нэмэгдүүлж гэсэн үг. За тэгээд энэ 10 жилийн өмнө яажсэн FIFA-гийн Ultimate Team гэдэг өөрийнхөө баяр бүрдүүлж авдаг зөвхөн жилдээлэхэд 800 сая долларыг олдог болсон байна. Тэгэхээр ямар ч шинэ юм зарцуулж, шинэ хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр ийм их ашигтай том саалын үнэ болцсон байна. За гэхдээ Electronic Arts-ийн үед энийг нь ерөөхдөө тийм одоо sustainable тийм одоо тогтвортой бизнес модельийг ч хүмүүс харахгүй байгаа юм бэл. Юу нөхөөр Electronic Arts-ийн энэ жил ерөөсөө олигтой тоглоом гаргасангүй, гаргасан юм болгоно бүтлгүүцсэн. Хүмүүсийн хамгийн их хүлээлттэй байсан Battlefront 2 failдсэн. Тэгээд цаашдаа найдвартай одоо мөнгө оруулж ирнэ гэсэн IP-ууд нэг байхгүй. Яг спортын тоглоомод гаргаад явж болно л доо. Тэгээд тэр нь тийм хөндөр хүлээлт үүсгэдэг шүү дээ. Тийм болохоор амжилттай IP-г болохоор EA-д ирээдүйнс тодорхой биш. Тэгээд loot box-уудын эсрэг одоо хууль тогтоогчд тийм эндээс татвар авах, эндээс мөнгө авах талаар нь бас арга бодж эхэлсэн шүү дээ. Тэгээд Англи, Бэлэг, Австрали, Шинэ Зеланд гэдэг энэ орнууд сонс нь хөөцлөд ихсэж ирсэн найдвар болж ин гэж ярьж байгаа. За Electronic Arts-ийн хувьд болохоор иймэрхүү зүйл болж байгаа юм лээ. Тэгээд Battlefront 2-ийн үед энэ тоглоом бол үнэхээр бүтлгүүцсэн. Шинээр нэгдсэн сансрын тулаан нэг тоглолтын горийн хэмжээ нь бол 5 оны Battlefront 2 дээр угаасаа байсан зүйлс. Хүмүүс хэлдэг байх шиг ерөөсө 5 оны тоглоом шиг мөртлөө графикийн жоохон сайжруулаад л гэж тэгэл болоо гэдэг байна. Тэрийг л хийж чадахгүй байгаа байхгүй ерөөсөн. Зохиол дээр нь бүр Spec Ops Line-ийн зохиолчны ажилласан мөртлөө маш уйтгартай байсан.
уул нь эзэнт хүрний талаас бидний муу гэж одоо 40 жилийн турш бож ирсэн хүмүүсийн юуны төлөө тулж байгааг хармаарсан тэгсэн чинь өө эзэнт хүрч муу юм байна. Би урууллаа гэд тоглоомынхаа ихэнд нөгөө хүн чинь ураад тийм өдөртөө зохиолтоос байна гэсэн. За тэгээд олон тоглогчийн гормын мөнгөө зарцуулж хамгийн сайн тоглогч болно. Тэгээд ерөөсөн хүмүүс таалцсан байгаагүй. Яг авах юм гэх юм бол 5 оны Battlefront 2-ыг Steam-ээр одоо онлайнаар тоглох боломжтой болсон байгаа. Тэгээ энэ дээр бас зүгээр нэмээд хэлэхэд нөгөө одоо онлайн тоглолт мультиплеер тоглоомуудыг нэг жоохон Bethesda-гийн зүгээс нэг жоохон шоглоод Game Awards зэрэг инээдтэй бичлэг гаргацсан байсан л та. Ганц гормын одоо тоглоомуудыг ингээд бид нэр хийсээр байх болно гэж. Bethesda хараад дандаа нэг тийм single player тоглоом урт single player тоглоом ихтэй амар байн гаргадаг те. Сүүлд Wolfenstein 2 тэгээд Evil Within 2 үрч юу байлаа. Skyrim гэдэргээл. Тэгж өгөө явуулсан нэг тийм инээдтэй байгаад байсан. Bethesda ч угсаа тэгээ single player тоглоом дээр бол Fallout 4 ч одоо single player хитэн цаг тоглох бүр аим шиг. Амар урт. Doom ч гэсэн ингээд multiplayer тоглолтууд ч хүмүүс яг тэр campaign-ийн бүр дуртай байдаг зүйл хийдэг тусгал. Тэгээд хэрвээ Electronic Arts ингэж бүтлгүйдэх юм бол Disney энэ тоглоомын хэрхийг дараа нь аль компани шилжүүлж болох вэ гэдэг сонирхолтой нийтлэлс гарсан байлээ. Тэгэл нөгөө Bethesda, Ubisoft энэ яригчлээ. Тэд нар ер нь хариуцж аваад тоглоомод гарга гэвэл яах вэ гэж. Ubisoft л авах хэрэгтэй тий. Яг хэвээр болохгүй байна. Солино гэсэн баталгаа байхгүй. Хэрвээ яг тийм болох юм бол Ubisoft л аавна угаасаа. Тэгэл EA-ийн дараа орох байлаар нөгөө нэг юу байдаг. Баян компани шүү дээ. Мөнгө сааддаг. Яг одоо сайд талаас нарах юм бол гоё зохиолтой урт зохиолтой Star Wars-ийн тоглоомууд гэсэн нэг тийм дутуутай алдаатай тоглоом их гарах байх. Амар гэлэжчихтэй тоглоомууд их багтай гэж. Сервер хоги. Яваа да тэгээ засагтаад бас. Тэгээ нэг 5 жилийн дараа тоглож болох нэг тийм нөгөө нэг юу байсан ш 9gag гэдэг нөгөө нэг пэйж үүдэг ш Facebook тэрэн дээр юу байсан бохоо. Та ингээд хийдэг ажлаа нэг амар муу тайлбарлаад бичээ комент зэгтэр. Тэгээ хүмүүс таны юу хийдгийг таг гэдэг тийм зүгээр пост байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг нөхөр би өөрийнхөө ажлыг бүр сайн ч тайлбарлаж чадахгүй. Би юу нь юу хийдгийг ойлгодоггүй гэвчихсэн стор. Ubisoft серверийн инженер үг. Тэгээд энэ ерөөхдөө бизнесийн шийдвэрүүд нөлөөлөд байгаа болохоос тэнцээ ажиллаж байгаа программист, артистууд л нэг хамаатай биш хгүй. Тэгээд цаанаас нь нөгөө тоглоом хийж явах явцад хизэн нь одоо ийм loot box ч юм уу те ийм monetization-д оруулж ирэх хэрэгтэй гэдгийг хизээ хамаагүй хэлдэг гэж байгаа юм. Тэгээд хүмүүс чинь дарга нь хэлсэн болохоор хийх хэрэгтэй. Тэгээд байгаа бүх хүн нь тийм хорон сатай биднэрт гай болох гэдэг биш. Нөгөө хүмүүс чи талхаа олж идэхин тул ийм шийдвэрдэг гаргаж байгаа ажил гэдэг. Гэхдээ EA Ubisoft бол мэдээж нөгөө нэг хамгийн шилдэг гейм дизайнеруудыг одоо хөлсөж ажиллуулж байгаа шүү дээ. Маш чанартай том тоглоомууд хийдэг. Тэгээ мэдээж тэр хүмүүсийн цалин бүгдийг төлөхийн тулд мөнгө хийх хэрэгтэй. Тэгээ дээрэс нь ашиг олно гэхээр бас тэгэл тэрүүгээрээ л болдог. Тэгэл үг хийхгүй юм хийд гэж хаах уу. Тэгээ Wizard-ээр хэлжсэн шүү дээ нөгөө Сан Францискод нэг гейм девелопер ажиллуулахад компаниас $10,000 зардал гардаг гэж байгаа лээ тий. Тэгээд 100 үед 200 хүн ажиллуулахад их чинь тий. Одоо сарын $200 гэсэн үг бараг зарцуулах хэрэгтэй болж байгаа юм. Тэгээ би шууд Ubisoft дээр өргөжлүүлээд яриад явхад дараагийн мэдээ. Far Cry 5 Crew 2 байгаа шүү дээ Ubisoft одоо 2018-нд гарч байгаа. Тэр хоёр тоглоом хойшлогдсон байлээ. Өө за. Тэгээд Far Cry уг нь 2 сард гарах гэж чад 3 сарын 27 гээд 1 сар орчмоор. Crew 2-ыг болохоор бүр 2010 оны санхүүгийн жилд 4 сараас хойш гаргахаар болчих жоох хугацаанд тоглоог. Тэгээд яагаад ингэсэн ихэр сүүлд нь Assassin's Creed Origins гараад энэ бол ингээ жоохон маш polish сайн хийсэн те. Хөгжүүлэлтэд хангалттай цаг ингээд гаргасан тоглоом ер нь үнэлгээ сайн авч байна. Хүмүүс ч гэсэн дуртай байна. Тэгээ энэ ингээд жишгээс хараад за бид нар бас ингээд жоохон цаг өгье. Ер нь жоохон чанартай юм гаргая гэдэг Ubisoft-ийн зүгээс шийдсэн юм байлаа. Хэр удаан хойшлогдож байгаа юм тэгээ. Far Cry бол 1 сар. Crew 2 болохоор нэлээд хойшлолцсон байна. Ubisoft бас жоохон сайжрыг хичээж шүү дээ. Бас болцлоо тийм. Тэр хүмүүс ингэж хэлээд санал болоо илэрхийлээд тоглоомын их дүхтэйгээр авахгүй байж тэмцэж өөрчлөгдөж эхэлж байгаа. Тэгэхгүй ингээд максимын мөнгөдөлж аваад их юм бол юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тийм. Тоглогчид өөрсдөө л тэмцэхгүй болоо тэгээд компаниуд бол эдгээрт нэг дажгүй юм бигээд хүчээ гэж боддог компани цөөхөн болсон байх шүү цаашаа. Тэгээд бид хийж чамаа тоглоом гаргахт нэг хайхтар авах шүү дээ. Хямдарч байгаа л эсвэл хамаг юм нэг юм пак юм уу те bundle edition Game of the Year edition гарахаар нь хямдруулж байгаад нөгөөдх нь авах гэж Black Friday Steam-ийн хямдрал гих мэт зүйлсээр. Тэгэхээр энэ тоглоомыг хойшлуулна гэдэг чинь өөр аюух зардал юм байна л те. Одоо жишээ нь Far Cry 5-ыг 1 сараар хойшлуулж байгаа гэж. Тэрвээ үнэхээр яг хөгжүүлэлт нь 1 сараар хойшлж байгаа бол тэр бүх хөгжүүлж байгаа хүмүүсийн 1 сарын цалингийн зардал нэгдэл тэргээд явчих واخгүй. Тийм учраас бас золиос гаргаж
эцсийн бүтээгдэхүүний чанартай болох гэж хичээж байгаа нь шалтгаалтай байна. Гэтэ одоо нэг сар тийм их юм сайжрах гэж бодогдоод байгаа юм ерөөс. Бас нэлээд нөлөөлдөг юм шиг л шүү. Нөлөөл тэр нэг ном уншиж явахад бол тэр дахиад л жоохоо нэг ядаж нэг сар өгч мөч гэх. Хөөж муухай бөө юм бол тийм л тий. Гэхдээ тийм амар шагуу хөдөлмөрлөж байгаа хүмүүст бол нэг сар гэдэг маш их зүг. Гэтэ харихгүй ажил дээр хондог. Яг сүүлийн дээр нэг crunch гэдэг нэг өмнө ярьжсэн тийм. Тэр бол өстэй аим шигтэй гэдэг гэж л. Яг толаад ирж байгаа шахаал гэдэг. Гэтэ юм бүтээл хийх төрлийн юм бол ингээд подкаст байсан ч гэсэн ингээд янслаа л явахгүй тийм ингээд энэ ч би ингээд ядаж чин толооных нь оныг оруулчих тийм викигээс нэм скриншот аа. Ингээд нэмэл ах юм бол нэмэлэн тэгээд өөрсдөө ингээд хугацаа өгч дуусахгүй бол шал бие зовоохын нэмэр ирээсэ. За тэгээ сүүлчийн мэдээ гэх юм бол PlayStation 4-ийн борлуулалтын талаар сонирхолтой юм байна. Одоо анх 2013 онд гарснаас хойш нийт 4 жилийн хугацаанд 4 жилийн хугацаанд 70.6 сая хувь борлогдсон. Тэр яг зарагдсан гэсэн үг. Тэгээ энэ нийт тооноос яг 5 PlayStation тутмын нэг нь PlayStation 4 Pro зарагдсан гэж тийм тоо гэсэн билээ. Pro бол хэдэн зарагдсан гэж нарийн юм өгөөгүй. Тэгээд PlayStation VR нь болохоор одоогийн мэтлэр 2 сая хувь зарагдсан байна. Сайн даж юу явж байна те. Сая бол бүр хямдраад $200 болсон шүү дээ. VR чинь тоглоомтой онцог. Бараг авчмаар зарагдсан л. PlayStation 4 70.1 хэд гэсэн бэ? 6. 70.6 сая. ширхэг нь $500 лөө. Анх бол 400 гарсан байна. Xbox One 500, PlayStation 4 400 гарсан юм. Саяны Black Friday хар басангаа хямдрлаа PlayStation 4 бол бүр $200 болтлоо хямдсан байгаа. Тэг 1 TB Slim тийм маш боломжтой. Тэгэнтэй харьцуулаад Xbox One одоос 13 онд гарсан. Тэг энэ бол нэг 30 сая орчим хувь зарагдсан гэж нэг тийм тоо байт юм байл одоогийн байдлаар бол. Зайлдөө юм. Xbox. Тэг яг Microsoft бол баян компани те. Xbox-ийн хилцэн бол зүгээр хэсэглэдэг баг. Тэгээд жоохон юундаа анхаарал. Хардвер талдаас X-ийг гаргасан. Тэгэхээр дараа жилээс яг юундаа анхаараасаа гэж хүсэж байна. Тоглоомдоо жоохон анхаараасаа. Одоо бол платформ хангалттай байна. Тийм. Маш хүчтэй консолтой боллоо. Одоо тэгээд тэрэн дээрээс харсан сайхан тоглоом л хийх хэрэгтэй. Naughty Dog шиг нэг ганц студитэй болоосаа Microsoft те. Тийм нэр те. Тэгэл ерөөсөө тэр студийн тоглоом л хүмүүс үлээж идэг багт л тэгэл болоо гэж байна. Одоо PlayStation 4 70.4 70.6 70.6 PlayStation 3 хэдэн сая зарагдчихсан гэдэг үү? За тэр одоо тоог харахгүй болсон гэж байна. PlayStation 2 бол 120 сая гэдэг. Тэр бол уусаа цаг тэр бол бүх цаг үе хамгийн их зарагдсан консол. PlayStation 3 харин хэдэн. Тэрийн нэр нэг хармаар шүү. PlayStation 4 юу нэ яваа өндө PlayStation 2-ыг гүйцэж магадгүй л зарагддаг шүү. Голоос л PlayStation 5 гэж гаргаж ирэлээ юу гэж зогсоочихгүй. Хоёрын мөчлөг нь хэр удаан вэ? Хоёрын мөчлөг ч удаан байсан. Бас нэг 4-5 жилээс их үү? Их 10 жил болсон байж магадгүй. 10 жилээр юм шиг 2006 онд ч PlayStation 3 гарч ирсэн шүү дээ. Гэхдээ нөө юуг нь зогсоосон үйлдвэрлэлийн нэг зогсоосоо үйлдвэрлэлээ гэж байна. Тийм. Тэгэхээр үйл тийм 9 10 жил болсон байдаг байхгүй. Тэгээ бүр миний мэдхийн лав NBA 2K12 моёр чинь PlayStation 2 дээр гарч ирсэн. Тийм үү? Тийм байна. Яг нарийн тоо ярих хэрэгтэй бол дараа нь бас нэлээд харж байгаа. Би одоо хийх тэр бол тэр болсон хүмүүс Google дээр үзчих юм чи заавал тий. Тэгээд энэ жил гарсан нэг Switch шүү дээ. За. Тэр бол одоо ингээд оны дотор 10 сая зарагдсан хөөрхөн байна. Гүү за сайн биш. Nintendo-гийн ер нь маш сайн зарагдаж байгаа консолуудын бол нэг болж таарч байна. Nintendo-с тэгээд яг энэ тал руу их судалгаа хийж их л одоо туршилт явуулсан да тий. EU бол бараг л туршилтын консол байлаа шүү дээ. Ер нь бол тийм. Үнэхээр бүтлгүүчжсэн ч гэсэн тэгээд тууштай явсараад одоо Switch гарч иж байгаа. Тэр нөгөө нэг үг гэдэг шүү дээ. Зам одоо нөгөө хунгар цасан дундуур бүлэг хүн явж байхад хамгийн түрүүнд явдаг хүмүүс нь засыг ханзалж арийнхаа хүмүүс зам гаргаж явдаг гэдэг чинь Nintendo бол одоо цас ханзлагчд байдаг байхгүй. Дандаа нөгөө гейминг индустриг урагшин чирж явдаг. Дандаа шинэ юм хийдэг. Тийм, Wii тэр чинь анх гарахад тэр сонир motion control гэж оруулж ирсэн шүү дээ. Одоо Nintendo гэхдээ тийм айхтар хүчтэй юм хийж, тийм айхтар баян биш, тийм айхтар хүчтэй хардвер хийж чадахгүй мөртлөө юугаараа мөнгө олдог гэхээр шинэ санаагаар мөнгө олдог. Дараачих нь хүмүүс яг тэр санааг нь аваад ихтэй сайжруулж юм гэж мөнгө олж яваад. Switch удаас тийм байна л та. Маш тийм хүчтэй консол бол биш шүү дээ, тий. Тэгсэн мөртлөө гарсан тоглоомууд нь энэ жил бүр ингээд 3 4 бүр амар гоё exclusive гаргацсан. Тэр нь ингээд оны шилдэг тоглоом шууд гараад аваад тий. Тэгээд 10 сая зарагдаад бас одоо энд market balance болоод байна л та. Заавал хүм хүчтэй болгоныг авах гээд байдаг хүмүүс бол нэг тийм байхгүй. Тоглоод бол чинь зугаатай байна. Бас авч яваа тоглож болдсон юм байна гэх. Тийм portable юу нэг холцсон хийцэн тэгээд тэр нь өдөө болсон юм болов уу гэж бодсон. Би өөртөө сонирхол. Угаасаа өөр тийм portable console байхгүй үстэй одоо. Яг нөгөө Vita хамгийн сүүлд Vita л баг шүү дээ. Vita юунд хаягдцсан. Тэгээ Nvidia Shield гэдэг нэг юм байгаа. Тэр тэгээд бас мартагдсан. Ерөөдөө Shield чи Switch болол явчихлаа л та. Тэгээ. Shield чинь гэхдээ яг өөрөө консол гэхээс илүү юу үстэй тийм PC-г
portable болгох бол нэг тийм Steam дээрх тоглоомдод болдог л гэдэг юм. Hawken гэдэг тоглоом байдаг шүү дээ. Мекод Тэр чинь шилдтэй ажиллаж ирэл үзүүлэл. Тэгэл хоогч тэгэл чинь өвөлдсөн шүү дээ. 3DS бас зөөрийн консол гэхээс илүү зөв handheld гэдэг талаас 3DS бол маш сайн байдаг. Манайд л нэг хүмүүс тооддог юм л та. За тоглоомуудын түрүү ярьсан Battlefront 2-ыг EA таамт ирсэн болохоор бусад тоглоом тэгээд 11 сард гарсан тоглоом гэх юм бол Need for Speed Payback гарсан байна. Тэгээд нэг 7-8 цагийн зохиолтой нэг сүртэй үнэлгээ бол явж чадахгүй л шүү лээ. Гоё яг гоё ингээд акшн хэсгүүд дээр нь cutscene болоод кино гараад байна гэдэг. Тэрийг жоохон шүүмжилсэн байсан. Яг хөгжүүлэгчид Ghost Games гэж шивэдийн студ хийж байгаа. Сүүл гарсан 13 оны Rivals, 15 оны Need for Speed хийсэн студ өөрөө хийж байгаа. Тэгээд бас л нөгөө нэг Electronic Arts-ын Frostbite engine дээр хийсэн Battlefield 1 одоо юу гэж нөгөө Visceral энэ engine-ээр чинь акшн тоглоом хийж байгаа чадаагүй шүү дээ. Бүх юмыг 0-с эхлэх ус гэсэн. Тэгээд тэрүүгээр одоос нуралтай тоглоом хийж байгаа. Тэгээд бас нэг их айхтар маркетинг тэр хийгээгүй байхаа ингээд гарчиж байгаа юм бол гэж бодогдлоо шүү дээ. Need for Speed franchise ер нь жоо хаягдаад байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Энэ тоглогчдын яг юу хүсэж байгааг нь мэдж байгаа мөртлөө хүн болгон л хэлж байгаа шүү дээ. Бид нар Underground 2 амаараа эсвэл одоо Most Wanted-тэй нэг хуучны Most Wanted. Яг тиймэрхүү тоглоом бидэрт хэрэгтэй байна гэд байхад л ингээл нэг урагшаа одоо зүтгэх гээд юм уу, шинэ юм хийх гээд юм уу, бүтээл зэтэх үед нь одоо нэг өнгөрсөн юм а дахиж давтмааргүй санагдаа ингээд нэг үзэл бодлын төрчил үүсээд идэв юм мэдгүй ингээл нэг урагшаа жишээлдэг. Яг нэг тоглогчдын хүсэж байгаа ямыг өгөхөд тоглогчд дуртай байна, ашиг олж болж гин гэдгийг тод жишээ одоо нэг Battlefield дуун болчихлоо шүү дээ. Хүн болгон дэлхийн дайн үзье. Наа сансар орчин үеч уйдгартай байна. Дэлхийн дайн гэдээсэн чи яалаа Infinite Warfare гараад YouTube дээр нэг юу л хэдхэн цагийн дотор маш олон dislike авсан чи Battlefield 1 одоо трейлер гараад ирсэн будаа болгосон шүү дээ. Тэгээд бодуулт цайдаа одоо хүн болгон Battlefield 1 болцсон. Явжлаа. Тэр бас тоглогчдын тэг хүссэн юм өгч болдгүй бахтаа гэж хаяа боддоо шүү дээ. Тэгээд Payback тэр нэмээд эхлэх машина customize хийхэд карт нэг тийм гарч ирдэг гэсэн. Өмнөхөөсөө зүгээр сайжруулсан их юм бол офлайн тоглож болдог. Өмнөх нь бүр офлайн тоглож болдгүй байсан юм байна л да. Тэг нэг уралдаанаа голтон зогсоож болдог л байсан. Тиймэрхүү инээдтэй зүгээр нэг гоё уралдаа л да тий карбон шиг зүгээр очиод нөгөө нэг лаглаг уралдааны боссуудтай нь очиж үзэлцээд газар нутгийн буулгаага зохиолоор явъя л да. Хамгийн гол нь гоё одоо Need for Speed бол engine байна тэр нөгөө нэг хуучин тоглоомууд нь ямар сайн байлаа. Тэдний бүх юм материал байгаа шүү дээ. Тэгээд зүгээр графикийг сайжруулад зохиолын өөрчлөлт нэг гоё юм гаргая л да. Яагаад болохгүй юм бэ? Тэгвэл ингээд нөгөө симулятор төрлийн уралдаан тоглоомод гайг яваад юм жоохон сонирхолтой зохиолтой тэгээд гудамжны маягийн уралдаан тиймэрсээ байх болчих жоох. Симулятор бол үед гартай шүү дээ. Тэгтээ яг тоглодог хүмүүс бол байдаг юм лээ. Яг нөгөө нэг wheel-тэй, педалтай. Тэгээс тоглохоор гоё юм лээ. Тэгээд нөгөө арма тоглодог хүмүүс байхад одоо Overwatch тоглодог хүмүүс байдаг шээ. Тэр Overwatch маягийн уралдаан тоглоом байхгүй байхгүй. Тийм галзуу солиотой хурдан тий. Бодит байх шаардлагагүй тийм. Тэгээ бас мангар гоё хөгжимтэй. Яа. Чи юу л санаанд орж ирж. Оо. Motorstorm. PlayStation 3 дээр гэсэн. Дэлбэрэл араас нь мураал. Болуулаа явал. Бид Apocalypse тэрийг санаад байна. Тэгээд Need for Speed нэг жоохон таарах үнэлгээ аваад тэгээд чимээгүй өнгөрчлөө шүү дээ. Харамсалтай юм да. Need for Speed тест амар хайртай шүү дээ. Даанч тэгээд олигтой тоглоомроос гарахгүй сүүлдээ дүжирхийн дөө. Сүүлд Underground 2 тоглосон чинь нэг уулын орой дээрээс шаруулж буудаг үстэй. Шаруулж явах юмс ойлгох. Амар гоо хэцүү шүү дээ. Тэгээд ингээд заавал дуусахгүй бол зохиол нь урагшлахгүй. Тэгээд дорг өрөөд хайсан шүү дээ. Би нэг тийм үед нэг арай гэж нэг юм нөгөө нэг юу давдаг нэг оноо өгдөг шүү дээ. Арай гэж тэрэнд нүргээл тэгэл хайдаг гэсэн шүү дээ. Тэгээд save file татж авах ихээр хамаг progress байхгүй болчих гэсэн. Яг би зөв сүүл тоглосон гайгүй Need for Speed гэх юм бол нөгөө Need for Speed Run гэдэг PlayStation 3 PC дээр гарч ирсэн. Бас нэг иймэрхүү нэг тийм зохиолтой байхгүй. Тэгээ зохиол нь энэ үед арай л дээр исэн санагдаад байна. Уралдаан гэсэн ихэд тоглоход бол надад гой санагдсан. Дайггүй дуу явал. Тэр л яг санагдчих. Нэг өөр бол сүүлд бол Most Wanted-ыг сайн гэж ярьдаг тий. Тэгээ Most Wanted. Тэгээд карбоны хүмүүс нэх яриад дүү дандаа Underground 2 Most Wanted гэдэг. Надад бол карбон өстэй гой санагдаж шүү дээ. Дандаа нэг шинэ цагаар болчихдог. Цагтаа гартаа хөлцөлдөж байна. Тэрс яг хүмүүс Underground 2-оос өөр бас яг ямар Need for Speed гоё таалагдтыг тэрийг очил. Ер нь бол асуугаал дандаа Underground 2 гэж энэс нэг чайшлахгүй байгаа шиг санагдаад байдаг байхгүй. Тэр үе чинь юу гэдэг вэ шүү дээ. Midnight Club гэж байдаг гэсэн. Бас годомчны уралдаан. Rockstar-ыг юу лээ? Midnight Club Rockstar. Тэгээд нөгөө Juice тэгээд байдаг гэсэн шүү дээ. Тэгээд жоохон их англи хэл мэдэхгүй Juice гэж нэрлэдэг.
Дуунаас маар хөвжөлтэйсэн. Burnout байна уу? Burnout ч одоо ийш нөгөө Need for Speed руу орсон байна шүү. Most Wanted гэж хийсэн студ чи Burnout гэсэн байхгүй. Тэгээд нөгөө юм. Би өөрөө тэр бас амар шүү дээ. Цус хүргэж шүү дээ. Revenge лүү юу илээ тэрийг амар тоглолдог байсан. Би бол Dominator-ыг PSP дээр бол 2-3 удаа дуусгачихсан зав. Юус өөдөхгүй үнэн солиотой дуусаа. Сүүлдээ дэлгэцэн зүгээр ийм юм амар хурдтай явлаа. Тэгээд би нэг шахаж мөргөж яадаг. Ивддэг. Энтерчүүрэл дэлбэрэл. Нөгөө нэг ингээд шахуулаад юу ячдаг штэ. Одоо юу хэмтэй хан мөргөөд явж чадахгүй болоод нэг хэдийн хугацаанд эргэлддэг байхгүй. Тэгж яхахта цаг хугацаагаа үргэлжлүүлж өөрийнхөө машиныг дэлбэлж хажуугаар нь явж байгаа машиныг тий тэгж болтой. Тийм үү үгжилтэй шүү дээ. Burnout Steam дээр мартал нэг ч тоглож байгаагүй байна гэсэн. Тэр Burnout ч нөө Paradise-нээс. Тийм Paradise Johnson Open World болгоо ийцсан байхгүй. Paradise Speeder болгоо ийцсан байхгүй. А зүгээр яг ингээл чигээрээ уралдаал нэгт орох тэр машиныг хэдэн машин дэлбэлж шахах махах тэр нь бол амар зов. Бүр яг ийм дөрвөн зам руу ингэж хүсэрч ороод Johnson дэлбэлтэгтэй хамгийн хэрэг даймаж хийх үү гэж тийм хүртэл юу гэдэг. Тоглооны хэсэг байдаг. Тэр нөө найзуудтайгаа тоглох. Би нөө анхны Xbox дээр найзуудтайгаа тоглодог байсан юм аа. Тэр чинь нөө тоглоулдаг газар л та. Би яг тэр үед ямар тоглоом гэдгийг мэддэггүй байсан. Амар хурдан ингээл уралддаг дээ нөө. Би нэг хамгийн гоё юм. Би нэгээ шахаж нөгөө нэг эсрэг уусрал руу оруулж ингэж нөө устгаж болдог. Тэр нэг сонирхолтой байсан. Тэгээ сүүлд Burnout л байсан юм билээ л дээ. Мэдээгүй тэр үед. За машин ярих нэг юмрхүү байлаа. Өөр тэр нэг тоглолцохоор гоё машин байхгүй л гэж төгөлтөнд өрч байгаа шиг. Тэгэл Forza Horizon дараачийн ангирах хүртэл тийм. 3 нэлээд ажгүй юм шиг л шүү дээ. 3-ын бас ёстой үзэгч 2-ын би демо тоглолцсон. Нэг нь бас л ч одоо ч би тоглолт шүү дээ Xbox дээр. 360 backward compatible гэдэг гарцсан. Тэгээ дараагийн тоглоом Lego Marvel Super Heroes 2 гэдэг. Marvel-ийн одоо Super Battle цугларсан Lego-гийн тоглоом тийм. Яг тоглолтог хүмүүс нь дуртай тоглоо явдаг. Тэгээ Lego дуртай, Marvel дуртай гэвэл заавал тоглож үзээрэй л гэдэг хэлээ. Нөгөө Super Heroes нэг нь нэлээ үнэлгээ сайтай байдаг тоглоом байхгүй амар олон дүртэй. Тэгээд яг тоглоомын дундаа тэр дүртэй бүгдэнд нь ингээд сонгоод тоглоод иж болдог. Тэгээд тэр чинь open world шүү дээ. Тийм. Хөрх Iron Man эсэд гарах зугаатал. Тийм. Үнэн зугаатай юм лээ. Тэгээд нөгөө юу болгоно, дүр болгоно өөр өөрсдөө гэсэн чадвартай. Одоо жишээ нэг ханыг зөвхөн халт нураадаг ч юм уу, нэг одоо төмрийг зөвхөн Iron Man хайлуулдаг тиймэрхүү. Тэр нөгөө comic book нэлээ сонирхдаг болдог баг. Бүх хувцсууд нь байдаг юм билээ. Хэдэн оны хувцс, хэдэн оны ямар хувцсан ч гэнэ. Нарийн мэдэхгүй болохоор дүр маш олон Iron Man-ы армрууд ч маркаараа зэн янз бүр тэгсэн нэг дүрүүд нь комикны дүртэй нөгөө кинон дээр гардаг дүр байж байгаа шээ. Тэр 12 цагийн зохиолт маш зугаатай тоглоом болсон байл гэсэн. Энэ бол яг нөгөө хоёулаа нийлж тоглож болдог тийм бас. Тэр нэг аягүй юм. Нэг компьютер дээр л дүүс. Ер нь Lego-гийн тоглоомод хүүхдүүдэд тоглуулахад маш хөөрхөн. За тэгээ өөр дараагийн тоглоом гэх юм бол Pokemon Ultra Sun Ultramon гэдэг жил болгон гардаг Pokemon л л та. Тэгээд онцлог юм энэ жил сүүлчийн 3DS дээр гарч байгаа Pokemon. Дараа жил бол Nintendo Switch руу шилжчихэр болсон байгаа. Тэгээд нулимс жилийнхтэй бол маш адилхан. Зөвхөн нэг даваад л тэр Pokemon дээр Legendary гэдэг маш тийм ховор мангасууд байдаг байхгүй юу? Өмнөх Pokemon Sun Moon дээр чинь бүх Legendary-га барих юм бол дандаа ингээл бүр тэр нэг DS дээр тоглож байгаа тоглоомоос save хадгалаад ингэж оруулж ирэх жоох ядаргаатай байсан чинь энэ дээр болохоор бүх Legendary байх боломжтой гэдэг өгсөн байлээ. Тэр нь яг Pokemon тоглолтын хүмүүст бол маш даваад бол маш сонирхолтой санагдаж байгаа. За ашгүй дээ. Болоо доо. Pokemon гэхээр тэгэл тэгсэн үү гэл амын дагуулна гэдэг шиг тэг мэдэхгүй болохоор тэг сонсоол гэж. Тийм хүүхдүүд бас хөөрхөн тоглолдог юм билээ. Зарагддаг л гэсэн тэг. Галбар өнөө юу ярих вэ? Switch дээр гарсан нэг. Тийм, Switch дээр нэг 3 тоглоом порт хийгдэж гарсан байлээ. Тэр нөгөө нэг Doom ч яг түрүүжлийн тоглоом шүү дээ. Түрүүжлийн шилдэг шүүтрүүдэд явж байсан. Eleanor бол бүр дээр тэр чинь 13 оны тоглоом. Тэгээд Skyrim бол 11 оны тоглоом. Тэгээд дандаа дээр үеийн тоглоомууд хүртэл яг порт хийгдэхдээ жоохон графикийг бууруулсан, нэг алсын одоо үзэгдэх зайг жоохон наашлуулсан тиймэрхүү байдалтай гаргасан байлээ. Тэгээд Skyrim бол юу ярих вэ? Гайхамшигтай тоглоом. 11 он. Ер нь бол одоо хүртэл гарсаар л байгаа. Bethesda-гийн үнэхээр жинхэнэ айлын үнэ болсон тоглоом байгаа. Юм болгон дээр гарсан, порт болгон дээр гарсан. VR хүртэл гэдэг хүмүүсээ гарлаа. Doom бол бас түрүү жил хийгдсэн тоглоом гэхэд бас график мэдээж өндөр хүчин чадлыг шаарддаг шүү дээ. Тэгээд Switch дээр бол бас боломж юм. Гэхдээ мэдээж хэрэг бус консолоос арай
багасгсан хөлбөртэй гарсан байл. Гэхдээ өөр нөгөө нэг бенчмарк хийдэг гэсэн дүүмийг амар гоё оптимизац хийгээд тэгээ гарын кост руу авчраад ирлэхээр гоё харагдчихлаа. Бичлэгүүд нь хараад баг нүдэнд хийдэхгүй байгаа ч өөр гэж байна. Тэгээ тэрийг бол яг нөгөө нэг одоо PlayStation 4-тэй юм эсвэл PC-тэй зэрэгцүүлээд тарих юм бол мөн одоо нөгөө мэрэгжлийн нүдээр гэсэн үг шүү дээ. Зүгээр ингээл одоо дангаар нь тоглоход бол нэх айхтар анзаарагдаад байхгүй хамгийн гоё нь одоо аваад явж байхдаа тоглож болно гэж бодлоо. Одоо зөв мангар том хүчтэй бисийн дээр тоглодог байсан тоглоом зүгээр кармалаад авч яваад тоглож болно. Гэхдээ мэдээж хэрэг нөгөө нэг Switch юу юм бэ л те. Порт хийгдсэн зургатан дээр тоглож байхдаа арай график сайтай. Яг аваад явангууд жоохон баг зэрэг мууддаг. Тэр нь бол ажиглагддаг гэсэн. Тэгээ Eleanor болохоор юу л да. Сая бол remastered гэж гарсан шүү дээ. Тэрэн дээр яг хөө мэдээж хэрэг график нь сайжирсан. Тэгээд юу өөрчлөгдсөн гэсэн чинь нөгөө хүмүүс байцааж байхдаа lie, truth, doubt гэсэн юм гурван сонголт гарч ирдэг байхгүй. Итгэх, эргэлзэх, эсвэл шууд худлаа ярьж гин гэдэг яг одоо баримттайгаар үүдсэн гэж эсрэгүүцэх гэсэн. Тэрийг нь өөрчлөгдсөн байлээ. Юу болцсон вэ? Good cop, bad cop, accuse юу лээ дээ. Тийм юу дээ. Арай нэг одоо юу гэмтэй нэршлэн л өөрчлөгдсөн болохоос ерөнхий зарчим болоод адилхан болсон байлаа. Face capture гэдэг үл үү те. Юурны яг хувирлыг нь бичиж агаад видео тоглоом руу шилжүүлж оруулсан. Анхны тийм том тоглоомын нэг. Тэрүүгээрээ бас яг үнэхээр сайн амжилттай болж чадаагүй ч гэсэн бас innovative буюу шинэ арга барил байсан. Тийм Rockstar бол ялч гоё тоглоом их хичээсэн л дээ. Амжилттай л болоог болохоос маш их хичээсэн. Тэр чинь би нөгөө ярьчихсан шүү дээ. Xbox 360 дээр анх авч байхад 3 DVD дээр ирчихсэн тоглоом. Тэр чинь нөгөө Dual DVD гээд нэг DVD нэг 8.6 GB хэмжээтэй байдаг байхгүй. Ихэнх тоглоомууд чинь тухайн үед яг нөгөө нэг яг generation ч дуусах төгсчээс учраас тоглоомуудын хэмжээ маш их болцсон. Тэгээд ерөнхийдөө нэг Dual DVD-нүүд гардаг байсан чи яг тэр үеэс эхлээд 2 DVD-нүүд гараад эхэлсэн байхгүй. Бараг тоглоом болго 2 DVD-тэй гардаг те. Тэгсэн чи тэр 3 DVD-тэй гарч ирдэг. Юу лээ гэж бодоо. Би анх удаа яг тэгэхэд 3 DVD-тэй тоглоом тоглож үзчихсэн. Тэгэхэд анх удаа тоглож байсан тэрнээс хойш тоглож үзсэн. Ленор орч бас хэцүү санагдаад чинь нөгөө хүний царайг хараад энэ худлаа ярьж нүнэ ярьж хэлэх нөгөөдг нь ингээл нүдмүүдээ ингэж ингэ бууж шаал тэр яа тэр ерөөсөө яаж тоглох зүгээр яг цогц дурдъя л да. Нөгөө нэг нотлох баримт цуглуулдаг. Тэрийн газар дээр очиж нотлох баримтаа дутуу цуглуулчих юм бол хүнийг шууд худлаа ярьж ингэж хэлж болтгоо байхгүй. Нотлох баримтаа бүгдийг нь хайжгаад яг цуглуулад хэрэгээ яг ойлгоод явах хүн одоо ерөөсөө л нэг бол үний хэлнэ, нэг бол худлаа хэлнэ. Үний хэлэхээр ерөөсөө царайн төв чам руу ингэ ширт чинь. Худлаа хэлэнгүүт ингээл нүдээр эргэлдүүлээ лиш тийшээ худлаа шүгэлдэж мэлдэл эхэлдэг байхгүй. Тэнгүүт нь яг тэр худлаа хэлэх дээр хоёр сонголт байгаа заа. Doubt буюу эргэлзэх lie буюу шууд худлаа хэлж яах гэж хэлэх. Хэрвээ чамд баримт байгаа бол тэр үний худлаа хэлж байгаа баримт байгаа бол шууд lie-ын дарах хэрэгтэй. Тэгээд баримтаа гаргаж ирнэ. Баримт байхгүй мөртлөө худлаа хэлж яах гэж бодох юм л doubt дээр дуртай. Тэр туйлж дуусгая гэж бодлоо тоглоом хэлсэн. Гэтэ бас айгүй хэцүү ш нөгөө сонголт хийдэг тоглоом учраас яг нөгөө буруу ингээд одоо үний ярьж яхад нь худлаа хэлчлээ гэдэг ч юм уу эсвэл баримт байхгүй мөртлөө шууд худлаа хэлж ингээд би дандаа буруу сонголт хийж дарахтаа загнуулсан. Хэрвээ хийчих юм бол хэрэгч бүлгүүт ч зөө. Тэгээд эцээ нөгөө нэг аллагын сэжигтнээ олж чадахгүй буруу хүн шорн руу явуулчихдаг байхгүй амар хэцүү тэгэхээр ёо. Сэтгэл өвч байгаа ч ёо намайг уучлаарай гэж. Дарамттай тоглоом юм байна. Тэгээ сүүлд дурдах бас юм байгаа нөгөө Steam-ийн sale байгаа юм. Яг хуу өмнөх подкаст орж амжаач бас нөгөө намрын sale гэдэг өнгөрсөн. Харин одоо болохоор өвлийн хямдрал хэлсэн явж байгаа. Тэгээд та юу харж байна энэ хямдралаар юм? Тэгээд эхлээд хямдрал бол 1 сарын 5 хүртэл байгаа шүү. 50 дээр зэрэгтэй нэлээд удаан болж байгаа. Тийм тэгээд нөгөө өдөр болгон саналаа өгөөд нэг карт авч болно. Тэгээд өөрчлөлт санал болсон тоглоомуудыг үзэж дуусаад нэг карт өдөрт 4 карт унгах боломжтой. Тэрийг цуглуулах юм шиг нэрээ. Би бол Hotline Miami 2 тэгээд Serial Cleaner гэдэг нэг тийм тоглоом байна. Тэр нөгөө алга болсны дараа ч юм уу цэвэрлэгээ гээс хийгээд алга болдог. Нууцаар цэвэрлэгээ гэсэн цагтаа магтай яхаас өмнө. Мэдхгүй байна. Тийм үнэтэй бас дээрээс нардаг. Одоо нөгөө алга болцсон ба шүү дээ. Чиглэл дээр очиж цэвэрлэж гэдэг байхгүй. Цагдаа нар ярьж яхаас өмнө. Тэр их зугаатаа харагдаад тэрийг хараад ирсэн. Miami-г зүгээр авч байгаад яг 100% болгоч тийм үү гэдэг. Өөр нөгөө түрүү ярьсан Firewatch-ыг бас харж байгаа. Картанд байсан бүгдээр $40 болчихсон жоохон үнэтэй байна даа гэж хараалсан байна. Өөр чинь Poly Bridge гэдэг тоглоом сонсч байсан. Ингээд гүүр хийдэг өөрөөсөө. Тэгэд гүүрээ нэг зүг ихгүй л машинууд тавьчаал доошоо унаа. Солиотой гүүрээд тиймэрхүү инди тоглоом болж байгаа хараад байгаа шин. Мөнгөө юу орч. Би ч худалдаж авахгүй баха. Картуудаа зараад мөнгөө цуглуулж байгаа. Тэгээд баандлаар авчихсан баг зөндөө олон кий байгаа.
бараг 200 өгөх гэж байгаа яаж баахан инди тоглоомод хэлээ. Хуучин тоглоомудаа харж байгаа нэг ганц 2 тоглоом redeem хийж нэг сэтгэлээ тайтгаруулаад юм байна өнгөрөөд. Саяны намрын амьдрал чинь 11 сард болцсон тий. Тэгээ өвлийнх одоо болцсон явж байгаа. Намрын амьдралаар л аваа юм авлаа. Над нэг $30 байхгүй даасанд. Wallet дотор Steam. Тэгэл тоглоомараа л яжсэн чинь GTA 5 над байдгүй байхгүй. GTA 5 $30 гэж байгаа. PUBG PlayerUnknown's Battlegrounds $30 гэж байгаа. Quake Champions $30 гэж байгаа. Алин авдээ билээ гэлстэй жиг нэг шалганд орчоо байжсэн аа. Mongolian Gamers group дээр бичвэ. $30 байна. Энэ гурван тоглоом алийг авах вэ? Тоглогчд одоо яг алийг тоглож байгаа юм гэлдэгс. Хүн болон PlayerUnknown's Battlegrounds гэдэг. Тэгсэж нэг нөхөр доор бичгүй. Чи наад юугаа доллар биш юм. Рубль болгооч тээ. Тэгэх юм бол баг 2-ыг авна штэ гэхгүй. Тийм хямдхан байд юм уу гэ. Юу яд юм ш нэг тийм вебсайт байд юм биш. Region болгон тоглоом ямар Steam дээрх тоглоом ямар үнэтэй байгааг хардаг. Тэгсэн харсан чинь нэрээ тийм байд. Одоо нөгөө нэг юу л гэхэд PlayerUnknown's Battlegrounds гэхэд $16. $16-тай тэнцвүүц рубль байгаа байхгүй. Тэгснэ доллар дээр болохоор $30. Ингэж шулуулж яснаас зүгээр шууд рубль болгох чигээ. Хідэн цаг оролцсон байв. Уул нь бол айгүй амарх юм байсан лээ. Нэг тийм юм дээр гацчаал нэг VPN-ээр юугаа region-аас олж байгаа бол рубль болгосон чинь нэрээс амар ядхан байд. Тэгэхээр би тэгэхэд яг PlayerUnknown's Battlegrounds аваагүй маа. GTA 5 авсан. Би $30 ганцхан GTA 5 авах гэж байсан шүү дээ. Би GTA 5 авч байгаа. Тэгснэ CS:GO авч байгаа. Тэгснэ Rainbow Six Siege Starter Edition авч байгаа. Тэгснэ Portal авч байгаа. Portal 2 авч байгаа зөө. Тэгснэ LA Noire Complete Edition авч байгаа шүү дээ. Remastered шүү дээ. Зүгээр нэг хуучны Complete Edition-ыг авч байгаа байхгүй. Тэгээд $30-оор нэг тоглоом авах байсан чинь 5 тоглоом авах. Түүстэй ямар баярлалаа. Тэгээд намрын хямдрал тэгж нэг сонирхолтой өнгөрч дуусаад. Тэгээд авсад тоглоомудаа нэг жоохон тоглосон. Тэгээд саяны өвлийн хямдрал эхлэнгүүт нь бас юм хямдарч ах ч бас юу зүгээр харагдав. Тэгээд оны сүүлч болж нэг жоохон өөртөө шинэ жилийн бэлэг авъя дөө гэсэн шиг юм бодцоо байж байгаа нэг хэдэн дөрөв юу яаж байгаа. PlayerUnknown's Battlegrounds авлаа. Тэгээд яг сайхан юу байсан нэг 1.0 буюу яг жинхэнэ тоглоом болж гарсан. Тэгээд тэрийг нь авсан байгаа. Тэгээд нэг хэдэн цөөхөө итгэр өвөл үлдсэн байж байгаа. Нэг Xbox One буюу болон Windows дээр гарсан. Quantum Break сая нэг подкаст ихэнд клик дурдсан. Quantum Break авч нэг санаагаа амруулаа. Чинэрсэн өөхөө амирлуулга бичээд Quantum Break авч. Одоогор бол юм байна. Тэгээд яг одоо дахиад авна гэж харсан тоглоом бол халах. Гэхдээ үнэхээр хямдарсан маш гоё тоглоомууд хямдарсан байх юм бол тэгэл тухайд аавна да. Та ихтэйс яд үст. Wishlist-д байгаа тоглоом бичээл тэгээд хаалцсан. Тэгээд тэрийг ороод өгдөө шүү дээ. Wishlist-ийнхаа тоглоомуудыг ер нь бол авчлаа шүү. Амар өвлийн хямдралаар. Одоо тэгтээ нэг гоё single player тоглоом авчтай юм л үгүй бодоол байна. Witcher 3. Witcher 3 намрын хямдралаар овоо хямдарч байсан. Тэгтээ би яг тэр үеэр бас шал өөр тоглоомд авцсан л да. Тэгээд өвлийн хямдралаар бас дахиад хямдрах юм бол авна. Тэгээд Wishlist-д хараад 50 ямдэрсэн юм уу энэ 100 ямдрлаар 70 болох бах таа гэж бодоол. Жоо мозоос орцсон л. $5-оос ботлын тоож харах гэж байсан тоглоом байсан. Нэг бол яг удаа нэг цаг гарах тоглоом заа бараг би 100 хүртэл тоглож амжихгүй бах таа. Тэрийг тоглоом хямдарчих чинь билүү гэж бодоол. Архиад. Тэгээд бас нөгөө нэг юутай PC-нээс гадна консолтой болохоор ч нөгөө консол PC-өөр дээр зэрэг гарсан тоглоом гэж боддсон юм л шүү дээ. За алин дээр нь тоглол илүү гоё гэж бодоол эхэлж байгаа юм чи. Өөдөн дээрээ сууж тоглох уу, сандал дээр сууж тоглох уу, keyboard-оор тоглох уу, контроллероор тоглох уу. Эний PC дийлэх болов уу, дийлэхгүй бол консол дээр авъя даа гэж бодоол. Тэгээ яаж нөгөө Steam sale өөрчлөлөөд нөгөө flash sale тэр байха болцсон болохоор за байгаа үнэн л энэ гэд бодсон. Жохо уйтгартай болсон. Flash sale байхад бас сонирхолтой байсан. Тийм өдөр болго орж үзмээр санагдаад гэсэн. Тэр харин гоё өстэй. Тэрийг буцаахгүй бах та. Тэр чинь яг 50 хэмдэрсэн чинь шууд 80 75 болгочтой гэсэн. Тэнгуут нь эргэлдэж байгаа юм чинь шууд аваалдаг цаа. Тэгээ гол нь хүмүүс нөгөө санал бодлоо илэрхийлээл тоглоом авахгүй байх бол нөгөө л өөрчлөн шүү дээ. Борлуулалтаа ингэж нэгдүүл хэрэгтэй юм байна. Бас манайхан сая өвлийн амьдралаар юу авсан, юу авах гэж байгаа ч юм те. Тэгээ яагаад авах болсноо гэж бичвэл сонирхолтой юм л гэж байна. Ер нь PC-н дээр жоохон мультиплеер тоглоомууд л тоглож байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Single player-үүд дээр бол тэгэл console дээр мультиплеер төлөхөд мөнгө төлөх шаардлагагүй болохоор. Тийм. Мультиплеер console дээр бол мэдээж юу шүү дээ. Gold Mode Plus гэж аавн тэгээ жилийн чинь бас $40-50 үнэтэй. Тэгээ энэ дээр нэмээд хямдрал ярихад нөгөө Battle.net бас хямдарсан байгаа те. Тэгээ зөв өөрөөсөө VPN өдрөд зоох шаардлагагүй. Тэр region Европ болгоол яхад шууд бүх дэлгүүр нь рубль болчдөг. Overwatch 40,000 авах боломжтой. Diablo юмдэрсэн байсан. StarCraft яг ихний expansion өнгө болсон байгаа гэсэн хөтөлцөө 2 эпизод нийлүүлээд бас нэлээд том болсон байлээ. StarCraft remaster хүртэл юмдэрсэн харагдчихсан.
Destiny 2 бас нэлээд боломжийг таарчихсан шүү. Destiny гэснээс нэр Destiny тоглож байгаа юу та? Гэхгүй. Тэр хоёрыг харааллаа тэгээд авал тисийн дээр л авах. Нэг хэсэг тоглож үзсэн шүү дээ. Нэг нь одоо хөнгөө байгаа. Тэр бол би яг анх гарч ахт нөхгүй. Амар юу байсан юм. Юусэн нэг тийм нэг наалдаж өгдөггүй гэдэг шиг нэг тийм сэтгэл түрээгүй. Гэтэ яг графикийн төр бол сайн байсан. Тэгээд жоох уйтгартай нэг гарцсан газар айгүйх очдог. Repetitive. Тэгээ Xbox бол Destiny-ээс орог Halo-д тоглосон дэр юм шүү. Тийм. Ядчил захиалтай. За хямдрал нэг юм. Тэгвэл тоглосон тоглоомудаа ярих. За тэгээд та 11 сард л ер нь тоглоом тоглолоо. 12 сард бол нөгөө нэг жилийцэн тайлан байлын гэдэг жоох ажилтай тоглох завж гарсангүй. Тэгээд 11 сард болохоор би нөгөө нэг 16 онд гарсан Mafia 3-ыг тоглож дуусглаа. Зохиолыг нь. Тэгээд Rainbow Six Siege намрын амьдралаар худалдаж аваад аваад тоглолоо. Тэгээд сая өвлийн амьдралаар харин PlayerUnknown's Battlegrounds-ыг аваад нэг 2 удаа л тоглож үзлээ. Тэгээд тэрийг ч бас нэг шүмжилж ярих нь цаашиж байна. Зодуулах байлгүй. Тэгээд тоглосон 2 тоглоом ярив. Mafia 3 болохоор хоёрыг нь бол баг хүн болгоомж жоохон мэддэг. Нэг нь бол дээх нь үе тоглоом тоглодог байсан хүмүүс их сайн мэддэг юм лээ. Хоёр нь 10 онд гарч ирсэн. Одоо ингээд 6 жилийн дараа 3 дугаар анги гарч байгаа. Хоёрт нь бол би нэр үнэхээр хайртай. Ягаад тэгэхээр би анх Xbox 360 аваад миний тоглож исэн тоглоомнуудын нэг баггүй. Тэгээд тэр дундаа бас маш сайн тоглоом байсан. Тухайн үед бас яг оюутан байсан англи хэлний мэдлэгч бас нэг арай гайгүй байсан учраас маш сайн ойлгож тоглосон тоглоомнуудын нэг. Учраас сэтгэл их тод үлдсэн байдیں۔ Дөрүүд нь болон зохиол нь. Тэгээд Mafia 3 болохоор хоёроо илүү томсгоцсон. Арай график нь сайжирсан тийм үйлбэр нь гэж хэлж болно. Яг хүмүүс нэг жоохон ам муутай байсан юм нь юу гэхээр нэг маш том өвн урал дотор хийх юм байдгүй л гэсэн тийм л юм ярьсан юм лээ. Тэгснээс бол яг зохиол болон дөрүүдийн хувьд бол маш сайн бичигдсэн. Дөрүүд ялангуяа одоо яг ингээд сэтгэлд хоногчтол нэг тийм гоё дөрүүд байдаг штэ. Одоо ингээд ааш зан чанар нэг юм маш тийм онцгой нэг тийм уйдгартай биш тийм гоё дөрөвттэй. Гол дүр бол сайн байсан. Маш сайн бичигдсэн. Сонирхол татгүйц. Тэгээд яг зохиолын зорилго болохоор тодорхой. Тэгээд зорилгодоо хүрэхин тулд мэдээж одоо даалгавраа биелүүлээд тоглоод явна. Зохиол бол сайн байсан, дөрүүд сайн байсан. Тоглолт бол яг жоохон тийм нэг давтагдах шинж чанартай. Нэг юм олон дахин хийдэг. Яг нэг адилхан юм хийгээд байгаа мөртлөө энэ тийм очиж нэг тэрийг хийдэг. Тэгээд тэдрээ одоо газар нутгийг эзэлж явсаар гоод ицсэн зорилготой хүрдэг тиймэрхүү бүтцтэй тоглоом. Тэгээд тоглох юм бол худалдаж аваад тоглоход бол хин чармсахгүй. Хэрвээ Mafia 3 авд юм уу гэж бодож байгаа бол эргэлзэх зүйлгээ аваарай. Маш сайн тоглоом байлээ. Хэрвээ та одоо нэг зохиолын дөрүүд, тоглоомын дөрүүдийг чухалчилж үздэг бол их таалагдана. График сайн, тоглолт дайжгүй, яг давтагддгийг гэсэн тооцол. Гэхдээ тэр бол яг зохиол нэг катсин үнэхээр сонирхолтой, зохиол сонирхолтой учраас дараачийн үйл явдлаа үзхийн тулд хүмүүс дахин давтагддаг ч гэсэн даалгавруудаа хийгээд явхад бол одоо катсин гарахад л уйдах болно. Тэгээд бас төгсгөлүүд бас хэд хэдийн янзаар төгсөл болно. Тэр бол тэгээд таны яаж тоглосон шийднэ. За яг single player тоглоом бол энэ. Тэгээд multiplayer саягаар намрын амьдралаар Rainbow Six хийж худалдаж авсан гэж ярьсан. Starter Pack-ing гэж байгаа. Тийм, Starter Pack-ыг худалдаж авсан шүү. Тэр нөгөө нэг хэд хэдэн edition буюу хөлбөр байгаа. Starter edition одоо хамгийн хямдхан Rainbow Six Siege чинь 5-5 multiplayer тоглоом байхгүй, single player байхгүй. Tactical shooter, бомб салгадаг, арцаны үн сулдаг, тиймэрхүү горимор дандаа тоглодог. Тэгээд тэр болохоор Starter Edition 2 хүн дүртэй эхэлдэг. Тэр маш олон дүрүүд байгаа. Улс улсын тусгай хүчнүүдийн одоо Англиас SS, Америкас FBI, CIA, гэсэн Оросоос спецназ гэдэг юм уу. Маш олон улсуудын тусгай хүчнүүдийн одоо ажилтнууд, операторууд гэж тэднийг нэрлэдэг. Операторуудтай. Одоо нэг дотор ярих юм бол баатарлахгүй. Ер нь бол доттой аягүй төстэй юм байна. Тэгээд нэг оператор нэг багт нэг л байна. Одоо давтагдахгүй гэсэн үг. Starter Edition авсан бол 2 оператортай эхэлнэ. Тэгээ яг хуу in-game currency буюу тоглоом доторх мөнгөөрөө дахиад 2 оператор авах боломжтой. Тэгээ одоо яг Starter Edition авсан бол 4 оператортай л эхэлнэ гэсэн үг. Standard Edition бол яг цаанаас ирсэн операторууд нээлттэй. Complete буюу одоо яг нэг бүрэн Edition гэх юм бол бүх операторууд нь одоо ингээд нээлттэй байх юм шиг байна. Тэгээ би Starter Edition авсан болохоор цаанаас одоо 2 хүн оператортай эхлээ дахиж 2 оператор нэг 4-тэй болчиход явж байгаа. Тэгээд яаж дахиж оператор нээдүү гэсэн чинь тэр нэг тоглоомын тоглолтын явцад in-game currency цуглуулна. Тоглоом дотор мөнгө цуглуулаад тэгээд тэрүүгээр худалдаж авна. Тэгээд нэг тоглолтод бол нэг дунджаар 200-аас 300 цуглуулдаг.
Тэгээд нэг оператор нь 22,000 үнэтэй. Тэгээд нэг тоглолт нэг 10-аас 15-аас 20 минут юм үргэлжилдэг. Тэгэхээр бас дараачийн операторыг нэг хаачсан болоогүй. Би одоо ингээ бас 4,000 орчмыг цуглуулчаад байгаа гэхээр чи болоогүй шүү дээ. Тэгээ яг тоглолт яг нь ерөнхийдөө нөгөө оператор нээх бол тийм тоглолтын үед бол үнэхээр гоё юм байлаа. Хожигдвол мөнгө хүү? Хожигдвол бага мөнгө өгнө. Хожигдвол их мөнгө өгнө. Тэгээд тоглолтын үед бол ерөөсөө ашиглаж болохгүй юм гэж байхгүй. Тэгээд нөгөө нэг оператор болго өөр ингэсэн чадвартай. Тоглолт бол ингэж явдаг байхгүй. Нэг тал нь дайр, нөгөө тал нь хамгаална. Тэгээд дараачийн үед дээр хамгаалсан тал нь дайрна, дайрсан тал нь хамгаална ингэ солигддог. Тэгээд дайрж байгаа хүмүүс бол яг дайралтын операторууд гэж байдаг, хамгаалтын операторууд гэж байдаг зав. Тэгээд дайрж байгаа хүмүүс дайралтын операторуудаа аваад хамгаалж байгаа хүмүүс хамгаалтын операторуудаа аваад явна. Хамгаалж байгаа хүмүүс нь одоо армор хайн, энд тэнд хан босгоно, одоо юу гэдэг энд тэнд камер зон, янз бүрийн чадвартай. Дайрж байгаа хүмүүс бол мэдээж тандаа дайралтын чадваруудтай байна. Хан маань цөмөлж ордог, тааз шал ивдэж ордог тийм хүмүүс байдаг. Зүгээр л будалцаал явдаг тоглоом биш ингээд. Яг төвчээртэй ухаантай бөгөөд оператораа бүрэн ашиглаж чадсан ялдаг. Тэгээд ер нь бүхэл юм хийж болно. Жишээ нь нэг зөвөр модан хаан байлаа гэхэд модан хаан руу мэлээ буюу одоо гар буугаараа бууныхаа бүксээр цохоход ингээ хүн буудаж болохоор нүх гарч ах жишээтэй. Ханыг эвдэж орж болно. Таазыг эвдэж орж болно. Цонхны хаалтыг цөмөлж орж болно. Шууд байшингийн одоо ингээд map бол нэг байшин дотор хамгаалагчд байдаг байхгүй. Тэгээ дайрч байгаа хүмүүс байшингийн гадна эхэлдэг. Тэгээ байшингийн дотгошоо ороод 2 3 давхар байшин. Тэгээ хаан угааг нь тоглолт эхлэхээс өмнө эхлээд бомб юм уу эсвэл барьцааны хаан угааг нь мэдэж болно. Дроноо явуулаад мэдчих юм бол шууд хаан угааг нь мэдж авшраас тийшээ дайрна. Мэдхгүй байж болно. Бас олохгүй. Тийм бол хаан угаагаа мэдхгүй учраас одоо сохроо шууд орно гэсэн үг л дээ. Тэгээд найзуудаараа тоглоход үнэхээр сонирхолтой тоглоом байлаа. Өөдмааргүй. Тоглоол байх юм бэл. Тэгээд яг энэ тоглоомыг одоо хямдрлаар нь өвлийн хямдрал болж авах гэж байгаа хүмүүс байвал стандарт юм уу complete edition-ыг аваарай гэж би сэтгэлийнхээ гүнээс зөвлөж байна. Над чи бити starter edition-ыг аваарай. Зовё шүү. Стартер хэд ийсэн? Стартер нь амар хямдхан байсан юм аа. Өргөөгөөс шахвал. Тэр 299 рубль лүүдээ. Мангар хямдхан байсан байхгүй. Тэгээд стандарт нь болохоор 500 рублээр үнэтэй. Тэнгүүт нь мэдээж би юу гэж тэнгүүр юм гэж. Стартерыг авч болж байгаа. Энийг авъя гэж мангарт авцсан баг. Стартер баг өнгө болгоч. Тийм. Тэгээд тэр нөгөө in-game currency-г худалдаж авч болдог нөгөө нэг micro transaction-аар тэгж жаад операторуудаа нээж болно. Хэрвээ тэгж нэрвэл амар үнэтэй юм бэл. Зүгээр шууд complete edition-ыг авчих юм бол харин боломжийн. Үнэхээр энэ тоглоомыг авъя гэж бодож ивэл харамсахгүй гоё тоглоом лээ. Тэгээд юу анх Rainbow Six Siege авч ирсэн хүмүүс ямар edition хийхсэн гэсэн үг. Эсвэл анхнаасаа тийм өөр анхнаасаа бол стандарт л гэж байсан байхгүй. Энэ starter edition гэдэг болохоор түрүү жилээс гарсан юм лээ. Түрүү жил гарчаад нэг хэсгэн зур байжгаад алга болно гэсэн удаа гарсан мөртлөө одоолт байж байгаа. Тэгээд тэр болохоор одоо мэдгүй нэг хүмүүс аягүй их аваад байгаа учраас тэгээд байлгаад байгаа юм шиг байна. Хүмүүс зөв нэг амтыг амсуулах гэдэг хямдхан юм байна. Тэгээд амсчих юм бол орчин зав. Аягүй ядаргатай. Тэгээд орчингууд оператор ингээд авмаар санагдав. Оператор авмаар санагдангууд бараг 20 30 цаг тоглож ирж нэг оператор нэг бол. Йоо тэгээд micro transaction-аар хүмүүс бараг аваад юм шиг байлээ. Ингээд бас өрхөнд нь орсон биз дээ. Тэр бол амар өрх байлаа. Би ингээд ихний хохирогч болчихвол ингээд ээжтэй. Complete-ийн л амар юм. Миний тоглосон тоглоом бол ерөөсөө Civilization 5 л байлаа. Тэгээд Gods and Kings гэдэг нэмэлттэй нэсэн. Brave New World-ын дараа нь худалдаж авмаар санагдсан. Тэгээ ерөөхдөө цаашдаа Grand Strategy төрлийн тоглоом тоглож сурмаар байгаа байхгүй одоо. Hearts of Iron одоо 20 оны монголоор тоглоод бид их хийсэлж үзмээр нь шүү дээ тий. Тэгэл Crusader Kings, Europa Universalis гэдэг тэрхүү тоглоом тоглож сурмаар санагдаад өөр юм сурмаар санагдаад байгаа болохоор арай нэг эхлэл болгоод арай нэг энгийн амархаас эхлэе гэж бодсон. Тэгээд дотроо бол зөндөө олон төрлийн онцлогтой улс орнуудтай юм билээ. Монголчууд бол мэдээж хэрэг тэр дотор байдаг. Би чинь тоглоомд болохоор заавал ачивментуудыг авмаар санагдаад болохоор тэгээд ишлэн богинохоор аль болох хурднаар явуулах гэж хичээгээд яваад байгаа. Тэгээд ер нь нэг тийм ямархуу төрлийн улс байгуулах тэр эртнээс бодоод хотоо хаана байгуулах уу эсвэл холбоотнуудтайгаа яаж харьцах хэвтэй юм те. Хитрхи хөлийн тулгаралт үүсээд эхлэх юм бол харилцаа мууддаг ч юм уу те. Эсвэл үнэхээр дайсахын нан хот байгуулж байгаа бол чи яаж ангиут нь ингээд аль болох дипломат байдлаар хариулдаг ч юм уу тэгээд тиймэрхүү талаас бол их сонирхолтой тоглоом билээ. Тэгэхгүй одоо Total War-ын тэр тоглоод болоод ийн гэж бодоод байгаа бол Total War-ын дипломат хэсэг нь их учир дутагдaltaй байдаг. Тэгээд Civilization дээр болохоор дипломат нь арай илүү сонирхолтой санагдсан. Яг хуу тулаан тим чих сонирхолтой биш. Тэгээд янз янзын өдөртөгчээр ер нь хүмүүс улс орнуудыг юу нэлээд аваатай гэж боддیں۔ Тэр нь яг хуу сонирхолтой санагдсан. Харин цөмийн зэвсгийн үе жоохон амар сэгцэн. Ингээд цөмийн зэвсэг хэрэглэхээс нэг тийм ашиглалаа гэж дутагдaltaй л нэг байхгүй. Тэгээд
тоглоомын сүүл рүү бүр юм тон хотуудаас хэрэг байлгахлаар шууд залхуураад цөмөө бүхээ явчихж байгаа байхгүй. Тэгээд эзлээд авсан хатаар ажилтаа оруулаад газрын цэвэрлэгч болдог болохоор тэгээд тийм яс суртахууны асуудал ерөөсө тулгарахгүй байгаа байхгүй. Тэгээд сүүл рүүгээ угаасаа хүчтэй болчоор холбоотон байсан хүмүүс ч өөрөө ч угаасаа ингээд сэжигтэйгээр харьцаад эхэлдэг. Угаасаа дург болцдог. Тэгээд ихэнх үедээ болохоор бусад улс орнуудаа юу гэж бодож байгаа нэг чухал. Шууд ингээд ямар нэг үнслэгүүр дайраад эхлэх юм бол улс орнууд намайг тийм дайтах дуртай юм нэгэд шууд муугар харьцаад байлдаад эхэлдэг. Тэгээд одоо дэлхийн олон нийтийн үзэлснээр ямар байдлаар байлгах гэдэг нь ихээс ихтэй чухал. Сүүлрэг бол байлдаад нь жоох ядаргаатай санагдсан. Civilization 6 сүүлд гараад нэлээд явж байгаад одоо монголчууд орж иж байгаа гэсэн байсан. Тэгээд ерөнхийдөө манайх одоо Чингис хаан л гэж явд юм чинь дундад зууны хавцаа их давуу талууд нь нэлээ одоо хишгтэн буюу морин цэргүүд нь яг зэрэгсэж байгаа биш илүү алс цай байгаа цэргүүд рүү довтолж болдог. Дайсны морин цэргийг эзэлж болдог. Илүү хол хөдөлж болдог гэдэг давуу талууд бол биелээ. Civ 6 монголчууд гэсэн чинь бандгаар нэг нэттэй. Чингис хааны зургийг хараад нэг хөөрхөө. Тэр Чингис хаан өнөө зүгээр нэг цэрэг байсан. Амар нэг цээж мэжид илтээлээ тиймэрхүү юм шүү. Civilization орыг гэдэг чаддгүй төрлийн тоглоом л тоо нэг тэгж аал тайван үций гэж бодод тий. Тэр нэг жоохон ажиллагаа шаардсан тий. Юм суралцж тийм сурч ингэ жоохон ингэ шууд буудаад ажиллахгүй бас тий гэдэг жоохон унших хэрэгтэй. Би бас яг тийм сэтгэхтэй гэсэн баг. Тэгээ нэг ар-сар зааварчлах уншиж хагаад өөрийнхөө хүснээр л ерөөхдөө тоглоом хийж болно. Хэр урт үргэлжлэхийн технологид асуудал хугацаанд богинохон болгочих болно. Хідэн дайсан тавихаас сонгож болно. Зэрлэг одоо байгаль гэдэг чинь одоо тийм зэрлэг мэс байх уу гэж тааруулж болно. Тэгээд заавал дайснуудыг эзэлж ялах шаардлагагүй шинжлэх ухаан, соёл гэд өөрөөр байдлаар ялах боломжтой. Тэр нь бол их таалагдсан. Уусгах юм биш тийм. Уусгаж чинь зөөлөн соёлоор шууд ингэ. Тий одоо зөөлөн хүчээр ч юм тэргүүлж яаж болох вэ? Одоо төрүүлж сансрын үлэг барьж чадсан нь ялдаг ч юм уу тий. Тэгээд зөв Civ 5-ыг гарч яхад нэг уншижсэн мэдээнүүд болохоор Ганди л юм л бол цемент зэрэг хамгийн дөрөнд хайдаг байдаг. Тий нэг тийм өөдсөж тэр яасан гэл ягаад тийм болцсон гэлээ. За тэр чин болохоор нэг юу юм бэлээ. Ганди ч одоо их тайвныхаа хөдөлгөөнөөр алдартай. Тэгээд тийм учраас Ганди одоо хамгийн peaceful байх хэрэгтэй гэдэг. Одоо хэр агрессив байхын тааруулж тохируулга нь хамгийн доошоо нь явуулаад гэсэн чинь нөгөө доошоо явуулаад тэр ингээд эргээд хамгийн дээр ирчихдэг шээ зайлгуулаа. Тэгээ Гандихыг хамгийн баг дээр нь ажиллагаад доошоо явуулсараад тохируулгын тавилаа гэсэн чинь хамгийн дээр нь ачиж тавьсан. Тэгээ цөмийн бөмбөгтэй болохоор хамгийн түрүүнд цөмийн бөмбөг. Ганди хамгийн түрүүнд цөмийн зэвсэг хэрэглэж байгаа. Тэний сонсолтой амар тоглоом байлгаж. Тэгээ яг хуу тохируулгын өндөр дээр нь тавиад анимашн трийн үзэл явах их удаж болно. Тэгэл тухайн өдөр тэгшт нь Чингис хаан бол Монгол ирээр тэгш юм те байж болтгоо юм бэл. Тэгээд юм сонсонгоо өөр юм хий ингээд тоглоё гэж бодож бас тийм чиж болно. Хурдан анимашнууд, хурдан хөдөлгөөнүүд те дууг нь хаачаа тоглолт гэж юм. Тэгээд Civilization 5-ын юу чинь хугацааг тааруулж болдог гэдэг байна шүү те. Болдог. Тэгээд дундаж хугацаа нь хэд байдаг гэлээ. Би чинь хамгийн богинохон дээр нь тавиад тоглоод байгаа байхгүй. Тэгээд одоо янз янзын үеуд байдаг шүү дээ. Чинь Age of Empires гэж чинь нөгөө бүр балар эртний үеэс ахуулаад ингээд дундад 100 ингээд явдаг шиг тодорхой технологиудаа судалж нээжж дараачих үе рүү ордог байхгүй юу. Тэр хугацааг нь одоо технологиудаа судлах хугацааг нь одоо хэд гэдэг хамгийн бага дээр нь тавьчих юм бол 10 ээлж ч гэдэг юм те цөөхөн байдаг байхгүй юу. Тэгээд хэдэн оронтой хамт зэрэг явж байгаас хамаарат нэг ээлжийнх нь хугацаа явна л та. Яг бодит хүмүүстэй тоглож байгаа тийч зөндөөд нь компьютеруудаа бол ингээл дороол яг нэг хэдхэн секунд ил ялгаа. Тэгээд эртний үед юм уу дундад цооны үед давуу талууд нь их байдаг болох юм бол явцыг нарай удаан сунгаад ирэх юм бол давуу тал чинь уртцаа явчих шүү дээ тийм. Тийм тэрнээсээ хамаарч бас тоглож болно. Тэгээ ерөнхийдөө Grand Strategy гэдэг газрын зураг дээр тоглоод байдаг тоглоом ойлгодог бол эсвэл тиймэрхүүр орё гэж бодож байгаа Civilization их тажигсан гэсэн. Бидний бодож байгаа шиг хүнд биш юм байлээ. Яг амар сериусны тоглоом би ажилчин болгоно өөрөө тэр одоо хамгийн өндөр efficiency тийм хамгийн өндөр үр бүтээлтэй байдлыг гаргаж авах гэх юм бол бүгдийг өөрөө гэдэг ингээд деталлуулахын өдөртэй ажиллана. Би бол яг зүгээр л тоглож болохоор тэрийг автоматар нь тавиал дипломат зэрэгүү технологи хөгжлөл тэгээд стресс багтаар тоглож явж болж байгаа байхгүй. Зөв болохоор бас ингээд зохицуулж болох юм байна. Тийм хоргоон тийм үргэлжлэн нарийн үзэг. Тэг яг нөгөө нэг хэр хэцүү байхын тааруулж болно л доо. Тэгээд хүмүүс ярьдаг нь болохоор одоо би team difficulty дээр дуусгаж чаддаг гэдгээр одоо Dota CS:GO-ийн rank дээр байдаг шиг тэрийг бас ярьж болохоор юм. Би болохоор нэг дундаж хавцаан л ялаа явах юм. Стратегийн тоглоомд гоё шүү те. 50. Тийм 50 гоё юм бодоол 50 тоглож байхад. Тэр шууд StarCraft бодогдол зэрги орж ирдэг бодогдол. Яаж 50 байж удаа. Яг чиг 50-аас очих чинь баахан зэрг ороод ирэхээс ангаат л очоо. Сандраал. Дараа нь бас тийм тоглоом тоглосмаар гамаа.
Тэгэхгүй бол XCOM дээр тоглоод бас ээлж тоглолт шүү дээ ингээд бүсэгдсэн байсан ч гэсэн жоохон бодох хугацаатай. Стратегийн мөртөө нөгөө turn based чинь 50 байдаг хөө. Үе үлээгээл за яах вүлээ. Тэгэхгүй real time стратеги real time бол хэцүү тийм. Age of Empires энэ төр бас яг тэгдэг байсан шүү дээ. Ингээд ажилчтай яаж цэргүүд ороод ирлээ. Харин зүгээр явчихсан. Зүгээр ингээд тариал апгрейдүүд аваад байж марсан гэж аахгүй. Зүгээр л амдчихсан. Тэгсэн чинь ингээд найзууд орж ирээд галаач. 50 сайхан амьдрил та тийм. Хөчмөр багт чинь тэгээд орж ирээд. Тэгэл юуч устгаа ичиж байгаа. За Гинко болохоор за би нөгөө Pokemon Go-тэйгээ зурлалцсан л байгаа. Сая 12 сард Generation 3 гэдэг шинээр 40 тэгээд дахиад 20 гэдэг чинь юм 60-аад шинэ Pokemon нэмэгдсэн. Тэгээд цаг агаарын систем нэмэгдээд одоо бороо ордог бол тоглоом дээр бас бороо ордог тийм манай битээ байга газар шилтгаалаад. Тэгээд цаг агараас шилтгаалаад гардаг Pokemon-ууд нөгөө зарим Pokemon-уудын damage нэх ч юм уу тиймэрхүү юм нэмэгдээд ер нь жоохон буцаад маш их идэвхжиж байгаа. Тэгээд шин бас нөгөө raid boss гэдэг олоолаа нэлж заавал ялах хэрэгтэй тийм боссууд гэсэн гарцсан. Тэний жоохон явуулаад байгаа. Тийм Монгол дахь community нэргээс хэрэгж байна эсвэл хэвээр юм. Монгол дахь community угаасаа хэвээрээ байгаа л та. Угаасаа тэр бол зунаас хойш байгаа. Тэг тоглолтог гэдэг хүн үлдсэн дэлхий бөөнөр уулзалтаа явуулах. Тийм шүү дээ нөгөө подкастер яриаг баха нөгөө Гинкогийн тэр Покемоных найзуудын зургийг авцсан авах нэг хүн бүгдээр яж утас руугаа ширтэх ингээс сонцоо. Эднэр групп чат хийж байгаа бах та гэх нэг юм. Тийм нэг Монголын харуус лидер гэдэг жоохон тийм бичсэн. Тийм нөгөөд чаавс нийлэл Покемон байж тоглолцсон. Тэгсэн хот болцсон. Тэгээд байхгүй. Тэр нэг 101 тийм болсон юм. За тэгээ тоглоом тоглож би зөвхөн нэг аудиобук сонссон. Энэ Jason Schreier гэдэг Kotaku-гийн нийтлэлч Blood, Sweat and Pixels гэдэг одоо цус хөлс пиксел гэх нэг тийм видео тоглоом яаж хийсэн талаар маш сонирхолтой ном бичсэн байлаа. Тэгээд энд нэг юм 10-аад тоглоом гардаг баха одоо Pillars of Eternity гэдэг маш амжилттай Kickstarter-уудын нэг штэ. Энэ тоглоом яаж анхан гэдэг тусдаа студид байж байгаа Microsoft тэр төслийн болиулангууд бараг л тампорч гэсэн хэдүүлэр нөөстэй Kickstarter хийгээд үзүүлээ асибэ гэсэн чинь тэр маш амжилттай болоод яг тэр тоглоом гарах хүртэл яаж одоо тэр crunchтэй цагийг шахаж ингэж ажиллаж байсан. Одоо маш сонирхолтой байсан. Тэгээд Uncharted 4-ийг бас хийхэд одоо нөгөө найруулагчийн солигдоод тасж байгаа асуудалтай. Тиймэрхүү талаар дуртаад явсан байлээ. Stardew Valley мөнгө тоглож байсан дээ. Нэг залуу 5 жил хийсэн. Сүүлдээ бүр Stardew Valley ботос сургууль үрдэг болсон байлээ гэж л л дээ. Тэгээ уусаа хийх ёстой гэдээ хийсэн л юм байлээ. Тэгээ хамгийн сонирхолтой Stardew Valley ч өөрөө нөгөө Harvest Moon гэдэг Япон тоглоомноос өөрөө маш их тийм inspiration авч ирсэн тоглоом байхгүй. Тэгээ Stardew Valley гараад маш алдартай болсон дараа өөр яг тэр Harvest Moon-ийг хийсэн одоо тэр нөгөө зохиогчтой гэж бүр уулзаад өөртөө ч итгэхгүйсэн гээл тэрийг зохиолгоомж сонирхолтой байсан л та. Тэгээд Diablo 3-ын талаараас бичсэн байл анх гараад нөгөө сервер маш их асуудалтай байсан шүү дээ. Тэрийг ингээд яаж одоо Blizzard шантралгүйтэй хөгжүүлсээр аваад одоо нэг тоглоод бүр нэг асуудал болсон байхгүй маш гойлцсон. Тэр хүртэл авчирч чадсан бэ гэдээ бичсэн байсан. Halo Wars байна. Энд чинь чаавс нөгөө хаагддаг Age of Empires-ийг хийсэн. Ensemble Studio сүүлчийн тоглоом байхгүй. Тэгээ нөгөө юуных бас амар Bungie-ийн амар дургу нөгөө бидний ингээд IP-гаар тэр дураараа юм хийгээд ирнэ. Чаавс нөгөө Microsoft-ийн бүгдээрээ дураагаад байгаа. Тэгээд нөгөөд нь чаавс ингээд бидний тоглоом хийж байгаа ямар байна гээл нөгөөд нь л амар тийм дээрээс ингэж болохгүй болж байгаа тийм асуудалтай. Тэгээ сүүлдээ Halo Wars-ийг хийж явах явцдаа Ensemble Studio хаана гэдгийг өөрсдөө мэдчихсэн. Яг тэр сүүлчийн одоо маш гонигтай өдрүүдийн талаар ингээд бичсэн. Ушаадас маш эвгүүлсэн л та. Тэгээд тоглоом өөрөө бол асуудалгүй шүү дээ. Тэгээд тэр студи сүүлчийн өдрүүдийн талаар бичсэн байлээ. Тэгэл дараа нь тараал 3-4 дэшээ тараал явцгаасан юм билээ л дээ. Kotaku дээр угаасаа их сайн нийтлүүд гардаг. Сүүлд нөгөө нэг Visceral-ийн хаагдах тэр ер нь нурлалтын явцын тухай нийтлэлийг би Kotaku дээр сонирчсан. Тэгээд олон юм очрыг өснөөс олж болно. Kotaku ер нь бол байжулт би орог 9-10 хойш байнга уншаад ирчих. Тийм, тоглоомын сэтгүүлзэн их сайн вебсайт шүү дээ. Тэгээд нөгөө юу байна? Dragon Age Inquisition-ийн талаар маш их бичсэн байсан. Энэ яг нөгөө түрүү ярьжсэн шүү дээ. EA нөгөө Frostbite engine дээр ингээд хүчээр зүр энэ дээр хийгээд дээрэс нь юу гарцсан? Шийдвэр гарцсан. Тэгээд нөгөө FPS боддог тоглоомын мэддэг engine дээр ингээд RPG хийх гээд үзээд байгаа байхгүй. Тэгээд яг жинхэнэ нөгөө бүх юм ихнээс нь хийж ийн гэл тэр зовлонгийн бүгдийг бичсэн байлээ л дээ. Тэгээд яг Dragon Age 2 бол маш муу үлгэтэй байдаг. Яагаад тийм байсан гэхээр угаасаа EA-ийн яагаад наадгаар нэг жилийн дотор хийгээд дээрс нь тэгэл шатсан юм билээ л дээ. Тэгэл ингээл газ гэл халбар таарсан. Энэ дээр болохоор арай нэг цаг хугацаа удаан байсан. Тэгээд өөртөө авч чагаад үзэж байгаа гайгүй тоглоом гаргаад амжилтанд хүрсэн юм байлээ. Тэгээд Shovel Knight гэдэг нөгөө
бас инди тоглоом амжилттай Kickstarter-уудын нэг одоо ч бас нэг expansion pack гаргалгаа шүү дээ нэмэлтээр. Энэ болохоор бас яг нэг юм жижигхэн студ байсан хідэн залуус байж байгаад өөртөө юм гоё яг инди. Уус нөгөө NES-ийн нэг тийм дээрээ тоглоом дуртай залуус өөртөө юм хийя гэж тусдаа гараад тэгээд хийсэн. Тэгээд бас яг анх гарна гэж хугацаасаа жоохон хоцрол гарсан. Тэгээд тэр бүх хадлыг битсэн байлаа. Одоо Destiny 1 бас битсэн байлаа. Өө за. Энд дээр нөгөө Bungie чинь Microsoft-тэй гэрээтэй ингээд нэлээд олон жил ажилласан шүү дээ. Тий. Тэгэл ер нь бол ингээд бид нар бол тусдаа гармаар байна те ингээд Microsoft-ийн дор баймааргүй байна гэдэг. Ялгаргатай ингээд амар л жоон дурамчхан л байсан юм байна л да сүүл рүү бол. Бөө юм болж гараал тэр баярлал баг Declaration of Independence гэдэг гар үсэг зурч мороо хан дээр хатцсан байсан юм байл та тэр. Тэгээд нөгөө Activision-тэй гэрээ хийгээд 10 жилийн гэрээ хийгээд тэгээд Destiny хийх гээд ерөөсөө ингээд зохиолч явдггүй байж байгаа юм өөрчлөлтөөрөл тэгээд баг сүултээ Bungie-ээс гол хүмүүс нь бүгдээрээ ингээд студиэсээ гараад ингээд Destiny хийх гэж өстой нэг хогоот бөө юм болсон юм билээ. Гэтэ яг гараад хичнээн шүүмжлэлт дагуулсан ч гэсэн хүмүүсийн устыг туулдаг. Нэг хэсэг бол яг үнэхээр алдартай тоглоомууд юм шүү дээ. Гаргачаад бас нөгөө нэг follow up буюу араас нь expansion нөгөө нэг тоглоомод тордох юм их хийсэн шүү дээ. Тийм хийж байсан. Тэгээ одоо Destiny 2 ч гэсэн бас яг тоглолтог хүмүүс нь тоглолтог дуртай хүмүүс нь байгаа тийм. Тэгээ одоо нэлээд таалагдсан Witcher 3-ын зохиол Witcher 3-ыг яаж хийсэн нэлээд таалагдсан. Тэр үед бол бас монгол шиг ингээл дандаа тоглоомууд нь бүгдээр пираталж чаддаг. Тэгээ оригинал тоглоом гэхээрээс ойлголт байдгүй байсан. Үед энэ CD Projekt гэдэг тусдаа зүгээр ихлээд гаднаас яг тоглоомыг аль биесээр зүгээр бид нэг дистрибьютор ч юм болоо зөв монгол хэл дээр одоо хийгээд зарччаа гэдэг. Польш хэл дээр зөв ингээ орчуулга гаргаад тэгж мөнгө олж аваад тэгжсэн чинь нэг төсөл нь ингээд яатсан юм байл та. Гаргахжсэн нэг тоглоом цаанаас нь болиулсан юм байл та. Тэгээ эдгэрт өөрсдөд нь нөгөө тоглоомных нь engine үлдсэн. Тэнгуудыг Porsche-тай алдартай байдаг Witcher дээр зохиолчоос нь номорч тоглоом их гэсэн юм аа гэсэн. Нөгөөд нь ч нэг тоохгүй. За тэг гэл өгцөө. Тэгээд Witcher 1 дээр яаж зовсон тэр чинь зүгээр тоглоом паблиш хийдэг байсан хүмүүс өөрсдөө бүр тэр чигээр ингээд анханаас нь хийж сурч ийн гэхэр чинь бүр юу ч мэдэхгүй байсан байгаа байхгүй. Тэгээд энд яг Bethesda-гийн зүгээс маш их дэмжлэг үзүүлдэг байсан юм байлээ. Тэр нэг Jade Empire гэдэг тоглоом байдаг байхгүй. Bethesda-гийн тэрийг бас ингээд Bethesda өөрсдөө бүттэй бас хажууд нь ингээд энэ юу CD Projekt авчирсан. Бид нар бас юм тоглоом гэж байгаа. Энэ залуус юм гэж нэг сонирхоод үзэж гээл жоохон дэмжлэг өдр байсан. Тэгээ ер нь бол ийм их олон түүхүүдийг л агуулсан юм байна шүү дээ. Яг үзүр үнгүү яг сонсох гэх юм бол Audible гэдэг тийм сайт байдаг. Энд бүртгүүлэхээр нэг кредит өгдөг байхгүй. Тэр кредитээр ямар ч дуртай ном авч болдог. Тэрүүгээр зүгээр ингээд аваад сонсох юм бол маш харамсахгүй юм сан. Ялангуяа видео тоглоом дуртай бол сонирхолтой түүх зөндөө байлаа. Том компаниуд яаж тоглоом хийдэг, жижиг хүмүүс тусдаа яаж хийж ийн гээл эсвэл Kickstarter-ын тоглоомууд яаж бүтэж ийн гэдэг сонирхолтой түүхүүд байсан. Тэгээд Audible дээр бүртгүүлэхэд заавал долларын карт, кредит карт хэрэгтэй байдаг хаа тийм шүү. Одоо Amazon-ы шууд аккаунтаар орцсон юм асуу. Тэр тоглоомыг энэ яаж бүтэхийг л дотор норсон юм шиг л үзэх юм шүү дээ. Маш сонирхолтой юм чинь дан одоо ингээд нэг том EA-ийн тоглоом ингэж хийдэг ингээд нэг тийм corporate одоо bullshit гэдэг чинь тийм бол биш байхгүй ингээд сэтгүүлч шүү. Тэгээд тэр хүмүүстэй уулзаад студиэсээ гарцсан болцсон хүмүүстэй уулзаа явж байгаа. Тэгэл нэг залуу ганцаараа яаж тоглоом хийгээд ямар вэ? Видео тоглоом бизнес, видео тоглоом хөгжүүлэлт хийдэг бол нэрээс. Үнэхээр л жинхэнэ цус хөлсөн урсгасан хөтөлбөр юм шиг байгаа маа тий. Тэгээд эцсийн дүн нь бас тодорхойгүй. Яг ингээл 40 жил ажиллаж байсан прожект ингээд цуслагддаг энэ төр асуудал айгүй их байдаг юм л шүү дээ. Харамсалтай. Star Wars 13 ягаад цуцлсан талаарсан бичсэн байсан байлаа гэсэн сонирхолтой байсан. Би нэр тэрний трейлер үзсэн шүү дээ. Яа. Poison. Uncharted стори. За бид гурийн тоглосон тоглоом нэг юм байх шиг байна. Тэгээд 17 оныхоо ерхий том үйл явдлуудыг ярьсан шилдэг тоглоомд ярьлаа. Комментууд дээр ч нөгөө биткойны тухай нэг яриач гэж асуусан байсан. Тинчэнийх айхтар сүртэй үйлсэл бодлол алга гол нь зөндөө олон төрлийн тийм онлайн currency-гууд мөнгө тэмдэгтүүл байдаг. Тэгээд биткойн бол ерөөс тэднийх нь нэг нь үнэн нь өсөөд унаад өнөөдөр л их ахаад бараг $7-8 шиг үнэн унтсан байх шиг юм тийм. Тэгээд гол нь яг нэг coin нь биш ардах тэр блокчейн гэдэг технологи нь их чухал юм билээ. Тэгээд тэр талаараас нарийн судалж мэдээгүй болохоор юм илж сайн мэдэхгүй байна. Тэгэхээр подкастын нааны угаасаа ингээд комментэр хүмүүсээс юу мэдж авах, юу сонсох гэсэн гэж бодож байгаа асуугаач зүгээр юм санагдаж байгаа. Тийм, тэгвэл. Тийм битээр бас ар сар юм хараад энэ чинь байна гэж хэлчихвэл хин хэл хэрэгтэй байхгүй. Нэг сар дараагийн дугаар дээр айгуул нэг сар дугаас онц мэдээ бараг л байдгүй те ер нь бол. Тэгэхээр 18 оныхоо гарах онцлог тоглоомудаас ярилцъя гэж бодлоо.
Тийм дараагийн подкаст болохоор 1 сарын сүүлээр орно. Тэгээд бас нэг сардаа нэг 2 удаа тэр стрим ороодаг та нар анзаарч байгаа. Зөндөө олон хүмүүс үзэж байгаа шүү дээ. Тэгээд эхлээд нэг Dota тоглоо, дараа нь Stardew Valley-с тоглосон. Тоглонгоо яринд ч амар биш юм билээ шүү дээ. Гал бүр бас стрим хийдэг болох талаар бас юм тийс хийгээд байгаа. Тэр юу болох чинь? Би үзсэн. Ер нь сетапууд бол бэлэн болцсон. Тэгээд би яг эхлээд Doom тоглож үзтiin мөлөө гэж бодож байсан. Сая Quantum Break авчаад Quantum Break тоглолт юм лөө гэж бодоод байгаа. Яг тоглонгоо ярихад бол мультиплеер бол аюу хэцүү баха. Single player бол боломжтой санагдаад байгаа. Ялангуяа мэддэг тоглоом бол нэг амар гайхшраад ингээд үгүй болоод их юм байх юм ингээд тайлбарлаа явчихна. Мультиплеер болохоор ингээд яриад эхлэхээр ингээд одоо нөгөө нэг dual core процессор чинь ингээд 4 хувайд хэрэгтэй болж байгаа юм. Өөр л яг ганц нэг гой зохиолтой нөх айхтар хүмүүс тоглоод байдгүй. Тийм нэрэг. Single player тоглоом. Quantum Break хүмүүс сонирхолтой байх гэж байна. Тэр нэг механик мангар юу шүү дээ. Цаг хугацаа зогсоогоо. Тэгээ cutscene нэг ТV шоу маягтай байсан. Жинхэнэ хүмүүс энэ тоглолт. Тэр чинь бараг нэг ТV шоу гарна гэж яригдчихсэн шүү. Тийм шоунууд дотроо очиж татах байхгүй. Тоглоом дотроо байгаа. Энийг тэгээ шал хачин гэж шимжлээдсэн шүү дээ. Тэгээд 17 хоног ер нь та юу гэж дүгнэхээр ер нь тоглоомын үед зөндөө болсон сайн тоглоом гарлаа. Гоё мэдээнүүч зөндөө байлаа. Зөндөө болсон Creed ирж ирлээ. Тэгээ VR-ын жил байлаа. 2016 оноос ер нь VR хүчээр явж байгаа 17 онд бол бүрэн хэмжээний тоглоомод VR дээр гараад амжилттай боллоо. Тэгээ сая харж байгаа Resident Evil 7 бүрэн хэмжээний яг VR-д зориулж шахуу гаргасан. Гэтэ зүгээр тоглож болно те. Switch бас тэгэл жоо эргэлзээтэй байсан чинь гараад маш амжилттай явж байлаа. Тэгээ маш олон портууд, маш олон expansion-ууд гарлаа. Маш олон remaster-ууд гарлаа. Асуудалтай байсан юм бол сая гэдэг үнэхээр сүлд нь loot box асуудалтай болсон. Тэр хүмүүсийн дургу их үү. Тэгээ дараа жилээс одоо шинэ жил эхэлж байна. Энэ тухай бас тоглоом компани бодох байлгүй те. Тэр үеийн алдаагаа давтахгүй байх. Энэ жил чинь бас зөндөө олон студиуд жоохон хаагдчих нэг тийм болсон юм байна. crowdfund тэр ясан айхтар тоглоом гараагүй байна тийм. Тэгэхэд юу Kickstarter жоохон намжаад ирсэн баг. За подкаст ирэхэд дуусах. За тэгээ. За ингээд Ginkgo тэр гал бүр бас шинээр мэд чарсан үдсэн сонсон удаа ярьсан их баярлалаа. Монголоор гейм подкаст тусдаа пэйж болоод явсан. Тоглоомоо сонирхдаг бол зөвхөн пэйж дагаа явж болно. Кино подкаст тусдаа пэйжтэй. Ерөнхийдөө миний бас тусдаа пэйж байгаа. Тэгээд аль сонирхсан юм үзмээрийн тусдаа пэйжээс нь сонсоод явж болно. Миний пэйж дээр би бас заавал YouTube-ээс гадна өөр харсан интернетээр олсон сонирхлуудаа шеэрлэж явъя гэж бодож байгаа. Тийш лайк тараарай. Ирэх хонд болохоор стримүүд арай тогтмол хийн гэж бодож байна. Тэгээд стримээ хадгалахгүй мүү гэд нэлээ болсон. Асуусан байдаг тийм үү. Би одоо 2 жилийн дараа ч юм ирээд үзэх нэг жоохон үн цэнтэй юм хэмээр байгаа. Тэгээд стрим дээр нэг хэрэгтэй юм ярьдаг. Ангаад суусараа таарч байгаа. Хэрэгтэй юм байх санагдаад байгаа байхгүй. Нэг үн цэнтэй биш. Тийм болохоор нэг хадгалаад хэрэгч байна уу гэж. Энэ жил харин кино подкаст хийж гисэн их баяртай байгаа. Ер нь 2 жилийн өмнө за байж байгаа юм кино толботой юм хийн гэж боддог байсан. Тэгээд кинотой холбоотой өөр төрлийн имжлэгүүд бас орно гэж би нэлээ төлөвлөж байгаа. За тэгээд он гаргаад Ginkgo тэр подкаст хийгээд 2 жил болгож байгаа юм шүү дээ. Тэгээд энэ хугацаанд бас зөндөө хүмүүс тогтмол сонсдог болсон байлээ. Их баярлалаа гэж хэлье. Би ч юу бах те энэ подкастны 17 2 сарын дээр нь оролцож байсан. 3 сарын хөлөө. Энэ дээрээ яг дуртай юмныхаа тухай ярих гоё үүдэг. Тэгээд зарим сонсоогүй мэдээгүй юмнуудаа мэдж авдаг. Тэгээд намайг урьж оролцуулсанд их баярлалаа. Өрт удаага өрсөнд. Тэгээд бас нэг айхтар мэдээ 11-12 сард онцлох зүйлс баг байлаа. Тэгээд гэхдээ болсон зүйлсийг ингээд хоорондоо ярилцсандаа их баяртай байна. Тэр нь зочинтой яваад ялангуяа галагийн орсон нэг өмнөх дугаар дээр бол маш их вьютэй. Тэгээд угаасаа дөлгөөн галбар өрөө ингээд ойрхон оролцуулж хаа сонирхолтой байх хэрэгтэй. Яг өөрөөрхөн мэдийн сайн яриа шүү дээ. Ginkgo шиг. Тогтмол зочлоос гадна сая өөр сонирхлоосыг оруулж иж болж шүү дээ. За ингээд цаг гаргаа үзсэн сонсон хүмүүстэй маш их баярлалаа. Монголоор гейминг подкаст байлаа. Баярлалаа.